Эрхэм хүндэт үзэгчид та бүдийнхээ энэ өдрийн амгалан айлтгая. Гүндүүгээр нэвтрүүлгийнхээ ээлж дугаарыг та бүхэнд өргөн барьж байна. За ингээд өнөөдөр манай нэвтрүүлгийн хамарт Арангай аймгийн Хотод сумын харьяатах Монгол улсын гавьяат тасгалжуулагч Монгол улсын зан Чимэдийн Гочоо сүрэн морилон саатаад байна. За та сайхан намарч сайхан үйлчж байна уу? Сайхан намжаа сайхан үйлч байна. За үе ямархан ажил алуу өндөр. Тажгүй дээ тэгэл. Ойрдоо хөдөө гадаагуур явж байгаад ирвүү та. Тэглээ. Сайн хөдөө гадаа явж нутаг орнороо нэг орцоод ойрцоор ингээд. Тэгээд тоног байж хаад ирлээ. Нутгаар цагийн байдал ямар хоо шиг байна? Ямар хоо үйл болохын цаа шиг байна юу? Ер нь зас зарим удаараа жоохон орсон байна. Агваа нэг тунд зэрэг. Одоохондоо бол их тийм цаг үеийн гайгүй айлууд өвлжөлдсөн сайхан л байцгаад. Эд шуушгээд өжгөн жогоо иж одоо ч тий. Одоо эд шуушгаад тэр айл толгод орох тэрэн тэгэл махал зооглох маягтай. Тарган мах тий. Яа. Таны төрж өссөн нутаг одоо Харангай аймгийн Хотод сум гэдэг үл сайхан Монгол бүхий үлгий болсон төрийн наадмын төрөө хүртэл хүртсэн юм сайхан нутгуудын нэг. Ер нь одоо Хотод сумынхаа яг альхан хаваар та төрж өссөн хүн бэ? Танайх одоо энэ таны аав ээж Чимдих гэдэг айл бол 10 гаруй хүүхэдтэй айл гэж дуулсан. Тэгээд одоо та тэр айлын хэддэх хүн болж төрөө. Тэгээд хүүхэд бага насны амьдрал тэр сайхан аав ээжтэйгээ өнгөрөөсөн дурсамжаас хаваалцах юм бол тийм ээ. За би Арангай аймгийн Хотод сум тэр дэс чинь 30 км-ийн зайтай өндөр санд сум гэж байсан. Одоо 4-р баригад гэж байгаа. Тэгээд чи 63 онд татан богдоод Хотонтой нийлсэн юм байна. Тэгээд Арангай аймгийн Хотод сумын тэр Хийд Цацад гэдэг газар төрсөн. Тэгээ одоо ихээс аруулан 5 эрэгтэй, 5 эмэгтэй аруулан гэж өссөн. Тэгээ тэнцэнасаа 3-р анги хүртэл тэр өндөр сад суманда 1-3-р хүртэл сууж агаад тэгээд Хотодтой өндөр сад сум нийлээд тэгээд 4-р ангид орохдоо Хотодод одоо нүүж ирж сургуулаа төгсөөд тэгээд одоо тэгч одоо 8 жилийн сургуультай байсан. Тэгээд 8-р төгсөж одоо бол 12 жилдээ сайхан болсолтой Хотод бол. Өргөжөөд ирэл. Тэгээ яг аав одоо мужааны мэрэгчлээ. Авдар сав гэр орон хан хаалга авдар сав бүх юм хийдэг. Манай ээж бол одоо оюуталчин Монгол гутал ширдэг энтрийг одоо дээд зэрэг ойж тэргүүрэн одоо биднийг бас тэжээж одоо өсгөж ингээд тийм л хөдөө нэг мал хуутай ууланд мод цот хийчихдэг одоо сургуулийн бус цагаар иймэрхүү амьдралтай л явж ирсэн дээ. За таны одоо яг бүхэн амьдрал бол бүхэн ертөнцид хөл тавьсан үе бол энэ цэрэгт явах цэргийн албанд мордсноос л ер нь их амжилтын гараа эхэлсэн болтой юм билээ. Нутаг усандаа байхдаа цэрэгт явтлаа ер нь барилдаж ноцолдож хүнээр ер нь бүхэн эрдэм заалгаж ихэр явсан та. Энэ бол ийм өчтэй юм байна. Ерөөсө дээл гутлаа уран барин 6 7 8-р гэд байхдаа барилдаа сумдаа 2 давчдаг байлаа. Тэгээд одоо аав ээж маань тэр чинь хангаа газар чинь мод хийн. Зав чөлөөдөө ууланд одоо өдөрт 2-3 машин мод бэлдэх жишээ. Сумдаа бас залуучуудыг хамруулахлаар нөгөө ууланд мод цод хийдэг ийм ингэж одоо бодоход бол ер нь бүчний бэлтгэл хийгээд ирсэн байл. Тэр үедээ би хүүхэд мэдэхгүй байж. Харвар ажлыг одоо мал хуутай ноцолж нилээ ингэсэн байна. Тэгээд
энэ 5 сумын тэмцээн гэж болдгийг чөлөөт өгье. Тэрнээс шалгарсан аймгийн аврагт ордог. Тэгээ 5 сумын урд 5 сумын одоо чөлөөтгийн тэмцээн болоход тэр 5 сумаас жиндээ шалгараад аймгийн аврагт бол одоо хэд удаа орсон юм бэл та. Тэгээ сүүлдээ залуучуудын улсын авраг гэдгийг бодлоо. Багаараа одоо их сайхан л да. Энэ олимпийн 80 оны олимпийн мөнгөн медаль аваач тэр биш Батбаатар Жавхлтаг гэсэр гэдэг нэг багшийн сургуультай тэнд нэг сайн баг одоо улсын аврагт ирдэг байсан. Тэгээд аваа аймгийн төвд одоо буян багш байсан багшидээ төгсөө шинэ утсад асгалжуулагчаар ингээд одоо тэнч 1 сар 2 сараараа та улсын аврагт тэр явдаг. Залуучуудын улсын авраг Улаанбаатар хот болдог. Ингээд нэлээд дөртэй болсон юм байна. Тэгээд тэрнээс гадна болохоор аймгийн 15, 16, 17, 18 насны үндэсний бүхэн улсын авраг шалгаруулах тэмцээнд даваач бага насанд, бие том насанд спортын төв ордонд одоо болж энэ том хүчүүдийг анхудаа тэр үед зарим нь хараад нөгөө төлөг одоо их сонирхоод энэ бас мундаг улс байдгийн байна гэж гайхаад тэгээд тэр үн чинь 32 бүх тойргоор барилддаг. Би хөсгөлийн цэдэс содом энэ Төв аймгийн ургацын шар гомб гэдэг одоо их барилдаач. Энэ хоёр дуунаад улсын аврагт мөнгөн медаль үндэсний хүүд авч ирсэн. Тэгээд тэрнээс хойш ч одоо аймагт 2 3 даваад нэг аймгийн арслангууд одоо энэ Болд Арслан, Мегмаргоо, Эрдэнэдэржгоо, Чөөсрөнжөв одоо энэ улсуудын та бас 2 3 даваад нийлээ зуурч барилдаад урам ороод сумнаасаа аймаг шалгараад аймагтаа одоо барилдаг болоод нийлээ дөртэй болсон шүү. Тий. Тэгээд 71 онд одоо цэрэгт явахаар боллоо. Ардын хувьсгалын 50 жилийн бол Жон гээд 6 сар цэрэг татдаг байхад тэгээд тэр цэрэг таталгаа хойшлуулаад тэр үчир 3 жилийн албаадгүй юу гэсэн л доо. Тэгээд 71 онд цэрэгт явахын өмнө сумандаа барилдлаа. Аймаг руу хэдэд удаа яваад бас бэлтгэл хийцэн. Тэгээ миний одоо төрс ах Жаданбаа гээд тэр ах маань төрүүлээд би ерөөсөө тийм гайгүй сумандаа үзүр төрүүд хүрэн гэж бодоогоо барилдаад байсан. Төрс ахтайгаа хоёулаа үлдчихсэн. За. Бөөн баяр. За тэгсэн чилгөө сумын наадам боллоо. Тэгээ ахмад бөхчүүд, өвгчүүд. Ахын төрүүлэх ёстой л хий, дүү төрүүлэх ёстой л хий. Нөө хүүхд юу ч мэдэхгүй юм чинь. Сүүлдээ бүр гайхтлаа. Тэгсэн нэг ахтай ирээд үгүй энэ өвгчүүлэг ийм яриад их юм одоо ямар учиртай юм бэ гэдгсэн. Минутэ хоёулаа одоо хин төрүүлсэн хоёулаа сайхан барилдчих. Танаас хэд ах уу тань яах? 3. За. Би 4-р гэдэгт 7-р гэдэгсэн баг. Тэгээд багшийн дээд сургуульд оюутан байсан. Тэгэхээр сурч боловсроод бэлтгэл хийгээд тэр үедээ бол надаас илүү бүр нилээ давлуу ийм байсан байхгүй юу. За тэгэл ах дүү хоёр л гарлаа улсуудаалаад чичаал. Тэгээд хүн одоо яхатай нэг 30-с гээд нэг хүн зарим нь тоодог, зарим нь яхатай ийм л гэсэн өдөр төрүүд булаацалтаад наадам дууслаа. Миний ах төрүүлээд би үзүүрлчлээ. Гэхдээ нөгөө баяр хүрэх гэж байгаа улсууд ирээл идэ бодоо засцсан. Би ч тэр хоймор мундаг бодоо суучлаа. Бас ийм байдгал байж тээ. Шууд л том бөхөөлөд эхэллээ. Тэр шууд төв бөхлөө сумынхад чинь ах トゥ хоёр ингэлээ сайхан байна гэж ингэдэг. Гэхдээ тэр үед урам орж тэгэж нэг хүн дайдуулахгүй хүүхд юм чинь.
хоймор цууц нэрмэтэй баярлаа. Нэг иймэрхүү юм болоод тэг ах トゥ бит хоёр ах төрүүлээд би үзүүрлээд наадмын дараа цэрэгт явсан байхгүй юу. За тэгэл цэрэгт явлаа. Аймгасаа одоо эрүүл мэндээр орсон өвч янз бүрийн шалтгаан байна гэсэн байхгүй би цэрэгт явнаа. Тэгээд одоо аримтл бэлтгэл эхлэе бодлоо. Тэгээд Улаанбаатарт ирээд харуулсан тохойд нөгөө карантины цэргүүдийг барилдуулдаг юм байна. Зөвхөн бүс үслээд гуталтайгаа нэгээ барилдсан. Тэгсэн харуулсан тохойдоор тэнцээ барилдсан чи төрүүлчлээ. Тэгсэн чил одоо нэг 2 том 5 гушуутай нэг дэд турунда юм байна. Алдар нэг юм спорт гэсэн орлоготой даш гэдэг хүн юм гинэ. За чи барилдах дуртай юу хоо? Чамайг карантин дууссан хойч алдар нийгэмлэгт авнаа. Овг нэрээ чи бичээд авъя гэдэг. Инглээ. За ганц хүссэн юм л одоо биелжээд байгаа гэж бодоод. Тэгээд алдар нийгэмлэгт карантин дуусаад хэд хоноо байж асан чинь ангийн гадаа нэг хулгарч ихтэй жижиг шар хүн зогсож. Тэр хэмбэ гэсэн чинь одоо энэ дандин шар багш байхгүй юу? Ардын багш энэ гавьяат. Тэгсэн чинь одоо ийм ингээд авах гэж байна. Чөлөөлж авах гэж байна гэдэг ингээл. За тэгэл дотор ингээд байсан чи тэр ангийн удирдлагатай нэг алтан бичиг өгөөд анги чи нөгөө нэлээ бас хурдан өгөхгүй маягтай ярьж өрсөн үдцэн дээр за яг нэг төр явуулаад энэ тэргээд тэгээ чөлөөлөгдөд алдар нийгэмлэгт ирлээ. Тэгээд алдарт ирсэн чинь одоо мундаг цэргүүд байна. Миний төрүүч явна. Цэрэл догтох байна, ишгэн байна. Энэ Булган аймгийн одоо хурцааслаг, дансал цэрэн догтох зөмөрө цоол байхгүй цэргүүд байна. Хөвсгөлийн сумья гэд. За нөгөө төлөлтөө ижилдээ ороод бэлтгэл хийгээд амьдрал ширээ багшийн удирдлагын дор чөлөөтөх гэж хэлээд үндэсний өвхөр манай энэ гарцах Сүхбаатар аймгийн өвгөө хөө багш үндэсний үг заадаг. За ингээл жинхэнэ бэлтгэл гэдгийг одоо хамт олонтойгоо тэгээ наандаа том бөхчүүд чинь Батцуургой, Бээжингой, Артгой одоо өвгөө хуугаа чинь өөрөө ч мундаг байсан үе. Тэгээд тэр том цолтой бөхчүүдийг хараад нэг иймэрхүү хэмжээний болдох юмсан гэж л мөрөдчихлөө. Тэгэл гिचээлээ тэхэлсэн. Тэгээд 71 онд гिचээлээ байж асан чинь хүнд өргөлтөй сүхэ гээд багш. Чи 20 насны залуучуудын улсын аваргыг хүнд өргөлтөй штангийн улсын аваргад орчихгүй юу гэд. За тэгсэн штангаар гिचээлээд байсан. Уян гатын жоохон муутай жоохон гатууд уу юм уу ингээд өргөн тэгээ сүулдэ аваа нэг юм татчихсан. Тэгээ тэрүүдэр чинь огцом шахалт дүлхэлт нийлбэр дүнгээр 4 медаль өгдөг. Тэгээ 3 алтны хөнгөн медаль аваад штангаар аваад жоохон хөдөөний хар бар ажил хийж асан хүн чинь штангаар гिचээлээд бас жоохон бэлт сууж байгаа нь бол мэддээ л. За тэгээд штангаар нэг тийм медаль авч урамшаад ингээ гिचээлээ байж атал 73 оны 20 насны дотор олон улсын чөлөөтөхийн нөхрөл тэмцээн болох юм а. За 82 килород барилдлаа. Гол гадаадын тэр одоо насаар заасан 20 насны дотор залуучуудаа олон улсын тэмцээнд барилдаа хүрэл медаль авчлаа. Хаана улсын тэмцээн дээр? Монгол Улаанбаатар. Залуучуудын улсын аварга. Юу залуучуудын олон улсын тэмцээн. За ингээд хүрэл медаль аваад урамшаа байж атал манай алдар нийгэмлэгийн дарга тавхаа гэж уранда. За энэ хайрхны хүү юм байл. Тийм үү. Тэг аранга. Тэгээд одоо байж атал
хавар нь бүх цэргийн наадам одоогор бол арми аврах чинь одоо 20 арми цэргийн ангиудаас 5 бүх хэрэглээр 25 шатарчлаад 5-5-ыг аваад 30 бүх шатарчлаад тэгээд одоо цэргийн цол болгодог барилдаад би төрүүлээд ишгэн үзүүрлээд хоёуланд нь цэргийн арчил цол өгөхгүй юу. Оо за. Тэгээд цэргийн арчил цол аваад гоо би ч одоо их сайхан болж байна уу. Дотроо баярлаад одоо ингээл байж асаад ихтэл цэргийн арчил болчихдоо зэрэг 5 хуралдааг аймгийн 50 жилийн од өрсөн байна. Тэгтэл за энэ цэргийн арчил болсон 30 сөрөг аваад явъя. Гэт одоо Аваач барилдуулъя гэх. аваач барилдуулъя. За тэгэл одоо юу төрөө мөрөө бодохдоо мадаа. Тэгээ барилдлаа. Тэг 2-3 давалт авчихсан гэж бодсон. 2-3 давчлаа. 5 хуралдаа байна. Спорт хороо дарганд амьд зэрэг дарга байсан. Тэгээ барилдаа тайлаа тэгсэн чил одоо өмнөд барилдчаасан Ахмад аймгийн арслангууд Содотор арславлаад Чойсөржөө арславлаад гэж хаяал байгаа дэр. Тэд нар чи яг тэр үед аймагт эдгээр Оо мундаг. Энэ бог очоод тэр хаянаал гэж ойлгосон баг. Дараа нь Нектембрийн 3 арслангийн бас нэг дахиад авлаа гэд. Чойжон барслаа авсан юм болов. Тэг Содотор 10 таа очор. Тийм баг. Улсад шууд гэрээс татдаг тий. 10 таа очор би наадах чи залнаа гэж авчаад гээд. Тэр нь жихэд дуултлаа. За ингээд үзлээ тэгсэн чинь сүүлдээ тэр 3 арсланг одоо хайчлаа. Дараа нь 4 бүхэлдлээ. Чойжомб, Жалхаагаа, Чивэд очир арслан, нөгөө цэргийн арслан очоосруу. Энэ 4 үлдлээ. Тэгээ Чивэд очиргоо бэтэр үлдсэн. Тэгээд одоо аймгийн 50 жилөөд нөгөө шин цэргийн арслан очоосруу чи аймгийн 50 жилөө төрүүллээ. Манай сумын дарга Дорчломгоо Хөдөлмөрийн Баатар байсан. Тэр машинаа суулгаад Тамирын гол руу одоо зугаалганд авчаад оройн нь Хөдөлмөрийн Баатар Ёндон самбуу Ёндонгой тэргээд улсууд аймгийн дарга барахтаа цэргийн хөөхөд хүлээ авалтад нөгөө том дарга нар ажид суусан. Бас сайхан байна. Бөө баяр. Ката ингээм амжилт гаргадаг юм байна. Аймгийн 50 жилөө төрүүлээ өөр юм. Тэгээд байчсан чинь тэрний сургаар манай муу ээж готонтод танаа хүүч аймагт 50 жилөөгөр төрүүлчих гээд хүрээд ирсэн. Булган зочдуудлын үдэн дээр хүлээгээ байж байгаа гэдэг. Ээжтэйгээ станы багтаа ийм сайхан уулзсан тагаад бөө баяр. Арангаан 50 жил төрүүлэхэд ч одоо чимэг өгөх юм уу дахиад бас цол өгөх юм уу яадаг байсан тэр үед. Гой би нүд тэр мөрөөдөл байсан л. Цэргийн арслан болчлоо. Тэгээ арангаад очичод аймгийн урт арслан бол аймгийн урт арслан мегмор аймгийн урт Содотор гэж юусэн. Дандаа л 3 арслангууд байх юм. Тэгээ намайг одоо цэргийн ба аймаг төрүүлчихлаа 3 арслан гэдгөө багтаа дотроо бодохгүй. Хүн хэлж чадахгүй. Тэгсэн цэргийн ба аймгийн арслан 30-оос рүү гараараа гэд цоллоод байх юм. Амьдал 3 гэж хэлүүлчихсэн гэж мөрөөдчихсэн. Тэгэнгүүт хоёулангийн давхар хэлчихэд байгаа юм тий. Хоёулангийн давхар цэргийн ба аймгийн арслан 30-оос рүү гараараа гэд. Тэгэхээр тэрүүгээр нэг хэсэг явсан. Амьдал 3 цол гэж хэлүүлчих гадээсэн. Тэгэхээр танд одоо тэр үнэмлэх юмн дээр бол одоо арслан цол биччихсэн байна. Аймгийн арслан. Ерөөсөө намайг чи нэг цэргийн ангид байж байгаа л тэгээд өмнө одоо цэргийн арслан яг авсан гэдгийг мэдхэд мэдчихэд мэдхгүй нь бол нэг цэрэг ирээ төрүүлчихлаа гэхээр өмнө ингэж боловсрсон гэж мэдэхгүй байсан юм. Тэгээ энийг би өөр зориод одоо тодтогч ярмаасаа нэг. Тэгээ өмнө чи нөгөө 2 дугаар шигшаа өгөөд авирчин
шигшээ уг тамирчдын бэлтгэлийг хангаад тэгээд одоо цэргийн арслан цол тэр жилээ аваад аймгийн 50 жилийн хувьд аймгийн арслан гэдэг юмод нэг жилдээ бол 2 арслан авсан хүн байхгүй юу? Тийм байна. Энийгээ л үнийг тодтогч ярих гэсэн гэж бодож чадгийг. Тий. Тэгээд тэр хөдөө орон нутгийн бүхчүүд бол тухайн үед энэ хот орон газар ирж бас барилдаж чадахгүй. Тэгэл ер нь аймагтаа орон нутгатаа ажиллаа хийгээл тэгж явж байгаа л ер нь барилдцаадаг байсан болтой юм шиг байгаа. Тэгээ тантай барилдж исэн тэр сайхан арслангууд ер нь ямархуу барилдааны онцлогтой улсууд байсан бол наашаа ирээ зодголсон бол ер нь нэг улсын наадамд хаахан хавар барилдчихаар хэмжээний улсууд байсан бол тэр Чимэд очир арслан гэхэд бол одоо улсууд их сайхан залуу байсан тэр гээл ярих юм билээ. Тэр Чойжон Барсланг бол их гоё уран барилдаантай хүн байсан гээл тэр Чой Сүрэнжив Арсланг бол тийм одоо баруун солгоогоо тонгордог сайхан тийм тэр дөрвөлжин цагаан залуу байсан энэ гэл гоё дурсамжууд ярьж идэх тэр хүмүүсийн ер нь таны тэр тухайн үед аймгийн наадамд барилдаад төрсэн сэтгэл ямар байсан? Ямар хуу улсууд байг тийм. Одоо надтай тэр аймгийн хувьд барилдах төлөө Чимэд очир явуул нилээ. Надаас нилээ олон ах хүн л дээ. Тэгээд тэр чинь нөгөө хотын том цолтой бүхчүүд танигдаагүй. Аймгаасаа бэлтгэл эдийг муу гэгээд өөрөө бол одоо тийм болцоотой цол дөрвчгаар хүн бол байсан юм бил. Тэр хин ч бас нэг билүү 2 4 давсан гэдэг баг шүү. 10 очир шуудаг насаа мундаг татдаг хавирдаг. Хизээний тэр одоо шуудаг төрдөг хав залгоноос барилдаатай би энэ ч хөдөлмөр нийгэмлэг спортод ордог өмнө 2 удаа унссан зэрэг багта. Тийм үү. Тэгээд яг тэр бодлороо намайг авахгүй юу? Тэгээд шуудгад нэгэ хүрэх гэж байгаа. Шунаад хүрэх гэж байгаа тэл хавир шивчил зүйтэйг тооцоогоор өмнө 2 унснаа тэгээд 10 очиргоод өмнө 2 унссан тэгээ аймаг дээр тэр хүн бас энийг болдгоом гэсэн шинжтэй намайг авсан байна гэж. Их чацаг өндөр хүн байсан уу? Өндөр. Их өндөр чацтай тэгээ одоо ер нь нарийнхан одоо гиз хүзээ байхгүй гойлоггүй шүү дээ. Тэгээ шоочон бодоо яг хөдөөнөөс бэлтгэл шигшээ уг хийж хагаад хөдөөнөөс зэрэг барилдаж цол авсан хүн бол эрдэнэд орж байгаа л да. Тэгээ наан одоо тэр Содоторгоо ч мундаг өдөр хүн 2 хөл давхар хамдаг болдгоо тэр чинь болд арслын тэр чинь бол энэ хөдөөнөө бэлтгэл хийгээд гот руу орж ирж барилддаггүй. Готынхонтой тэр үедээ ер нь цэргээс халагдаад ингээд энэ ч яаж байгаа бэлтгэл хийсэн бол улсын цолонд их л ойрхон улсууд хүрэн алдаал тэгээд одоо улсын цолонд хүрч чадаагүй л аргагүй хурцарчлаг гэхээс аргагүй тийм л хөгчөөд байсан юм бэл. Миний дээдлийн ах бодоод ирээд. Тий. Тэгээ Аранга аймгийн 50 жилээр төрүүлчихэд аймгийн дарга баяр үргүүлж өг хэлээд 6 баазын дарга Хөдөлмөрийн Баатар Ёндонгоо тэр одоо хэлж байна. За манай Готонтой 30-аас рүү хүү аймгийн ойд төрөөсөн учраас халагч ирэхлээр чинь одоо зээл зугаж машин өгнөө. Энэ бол одоо хүн эрүүл дээр нэг хэлсэн согтуудаар хэлнэ бид эрүүл сарвал баазын дарга биднууд амлж байж шүү гэж байна. Бушуухан халагдаа шид 30-д барих гэсэн гэж. Дотроо тэгэл бодоод байлаа. Тэгэл нэг хүлээ авалт бүх юм дууслаа. За тэгээ цэргийн хөгч бол яг хөгтөө зэрэг нөгөө алдар нэгдгээр дараа хурамдаа за өмнө явъя гэвэл тэгэл алдартай ирлээ. Нөгөө цэрэн тогт Хатбаатар ишгэн зан энтертэй аймгийн 50 жилийн төрүүлсэн чинь одоо халагдахлаар чинь шин 30 машин өгнө гэсэн гал бахархаж яриад байлаа. Тэгээд одоо нөгөөдөлч баяр хүргээ сайхан дууллаа. Тэгээ нөгөө одоо хурдан халагдаа тэр машин барих гэсэн гал би ч дотроо их хил бие бодчихлоо. Тэгээ яг хөө чөлөө төгөөр барилдаад 74 онд Баян хонгорт улсын аварга болсон бас цэрэг багтаа Зүүн Баянгийн нэрэн дээрээс
мөнгөн медаль аваад амжилт аваа ихээд байдаг. Тэгсэд чинь чи машин барьж хөдөө явах гэж байгаа. Чамаагийн шигшээ өгт алдар нийгэмлэг чамааг явуулахгүй. Тамирчнаар одоо ингээд цалинжаад ингээд цаашаа явна. За ингээд амжилт авахад ингээд шигшээ өгийн бүрэлдэхүүнд орцсон. Нөгөө 30 биш авах юм мартаж эхэлж байна. Бас яхаа амжилтанд гайгүй учраас. Тэгээд одоо алдар нийгэмцэг улсын шигшээгүй тамирчин болоод 75 онд болгарын хаасгийн дэлхий аврахт залуучуудын дэлхий аврахт явж 4-р хайранд ороод 74 онд халагдж байгаа 75 онд тэр дэлхий аврахт орлоо 76 онд төмрийн артаг гэж гавьяат олимпийн хүрэл медальт артгагүй оронд Балгаар танкиалын тэмцээд 22 орон ороход би хүрэл медаль 6 тойрог барилдаж авсан юм. Ингээд 30 сөрөнгө 76 оны Канадын Монреаль олимпиад явуулъя гэж артгагүй оронд би нэр дэвшиж олимпиад оролцож байсан. Тэгээ яг одоо Шинэ Зеланд Польш хоёрыг ялцхаад Балгарын Апилов ах トゥ хоёр Петерсо гэж байсан. Тийм гатуу суглаад аваад 4 тойрог барилдаад тэгээ мултарч байсан. Тэгээ дараа нь улсын авраг одоо боллоо ах トゥ армийн аврагт одоо 3 удаа төрүүлсэн байна олон улсын тэмцээд. Тэр бол одоо бас мундаг чансаатай болж байсан. 12 орны бүтэн баг ороход энэ спортын төвөртөнд тэгээд олон улсын хэмжээний марчаар алсхаано гэдгийг ялаад тэрүүн дээрээ одоо төрүүлээд бас тэр их сайхан интернационалд 3 удаа төрүүлсэн байлаа. Тэгээ мөнгө хүрэл бодоод Динамо эдэргээл зөндөл явж ирсэн л доо. Улс орны маань эдийн засаг эрчимжиж, бүтээн байгуулалтын давалгаа цаг минутаар тоологдож байна. Манай цагт 300 м3 зуурмаг үйлдвэрлэх хүчин чадалтай суурин үйлдвэр болон Германы Lintec брендийн 90 м3 цаг хүчин чадалтай зөөврийн зуурмгийн үйлдвэрүүд нь өдгөө дэлхийн стандартад нийцсэн бүхэл төрлийн зуурмгийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн улс орны томоохон бүтээн байгуулалтанд түүчээлэн хөв нэмрээ оруулсаар байна. Та ер нь улсын баяр наадамдаа яг анх хэдэн он зодтолж үтсэн бэ? Би цэрэг байхдаа 72 онд улсын наадамд нөгөө ангиудаа цэрэг авдаг гэсэн. Тэгэхэд л хоёр давхгүй юу? За. Тэгсэн Эрдэнэ очор гоё юм байл одоо энэ Арслан. Тэр аваад зүгээр томч гिचгтэй хий бяртаач гिचгтэйг одоо бодоход ганц давуулж шилбүрдэл тэгээд нэг барилдчихсан. Тэгэл цагаан сарын барилдаа тэгээ улсын наадамд наан одоо 3 даваал 4 даваал тэгээд одоо тэгж барилдчихсан. Тэгээд одоо энэ улсын их баяр наадамдаа бол одоо та 1975 онд 5 давж Монгол улсын начин цол хүртсэн байдаг. Тэгээд тэр үеийн ер нь энэ улсын баяр наадамд одоо яг таныг цолонд хүрж явах үед ч одоо нөгөө айхтар олон авраг арслангууд их олуулаа байсан баг. Тэг ер нь цолонд ер нь хэр зүтгэж байж улсын наадмын 5-ын даваа гаталж байв та. Гэхдээ энэ чи нөгөө 71 оноос хойш л алдар нийгэмлэгийн бүгчүүдгээд хадаа тэр зэрэгдэх ишгэн зай бидууд чинь шигшээ авгийн том цолтой усууд заал мааланд гараад нэг зарим цолтой усуудыг хаяад 2 давдаг. Тэгээд тэдүүдэд танигдсан учраас энэ шигшээ авгийн бүрэлдэхүүнд орсон байнгын бэлтгэлтэй гэдгээр бол нөгөө том цолтой усууд араа яагаад ч ирч үрчгэн гайгүй байсан гэж ойлгодог юм. Гатуу амнууд байсан байх тий. Тий. Гатуу амнууд гэсэн үг. Тий. Тэгээ нөгөө ахмад мундаг бүгчүүдийн чинь тэр үе давг сурангаал ундаа начин галдан давг
Баян мөнгө авраг одоо тэгэл одоо дээшээ гараа явцсан тэрэн төгтөх хадаа биднууд чинь одоо найзууд тэгэл сэрэт руугаа өвгөн хуугаа идэрэхлээрээ нэгдүгээр дасгалжуулагч бидний бэлтгэл хийлэгдэх, хоёрдугаар мөнгө тавраг гэдэг чинь бол шигшээгүй тавьж тэдний бэлтгэлийг хангадгаараа нөгөө нийтээ овоо танигдсан байхгүй юу? Тэгэхээр гатуу ам гээд тэрээс жоох өнгөрдөг байсан байна гэж ойлгосон. Тэр үедээ. Тийм л байсан л да ер нь. Тэрүүгээрээ жоохон хамаагүй шүүрээд яачихгүй, явчихгүй тиймэрхүү байсан юм байл. Тэгээ тэр начин болсон наадмаа сайхан дурсааш та. Начин болсон наадам бол би хоёр давцсан юм аа. Тэгээд булганы балзан болооч гэдэг бүх таарсан. За. Нодны сэрэтрийг барьцгүй дарчаа яваад гисэн. Наадах чи хөл давхар хамт гэж. 30 сарч болгоомжтой сайн үзэр гэж нөгөө ахмад төгчөө загсан байхгүй. Тэгээд тэр чинь нөгөө спорт төв ордон хошоол хөдөлмөргээд барилдаад гардггүй огт танигдахгүй. Тэгээд захиагүй бол бас хамаагүй барилдаад гиндэж мэдхээр байсан юм байл. Тэгээд захиа тэрийг одоо хэлсэн учраас их болгоомжтой сайхан гүйж жагаад ингээ хайсан юм аа. Тэгээ яаж давсан та? Тэгэл хөлд ордог гэхэлэр би чи чөлөө төхий бэлтгэл яадаг. Нэгдүгээр хөлөөс хамгаалаа, хоёрдугаарт энэ шигшээ октябр байгаа биш. Би төрүүлж ядарна гэж байхгүй. Энийг ерөөсөө нэлээл одоо дуураймал хөдөлгөөн жоохон хийжээ, жоохон нөгөө гурц ордог ирээн мохоож жоохон муужруулж ижил барилдаанаа хийдэг гэсэн маягтай. Тэгэл одоо яг чөлөө төхөрлөлт болохоор совсон үжиг хөл гарт орохлоор тэгэл хөл толгой булгойг дуурглаа хөл гараа хамгаалаад тэгэл яв дарж авсан да. Их эвгүй билээ тойроод. Зайлгаар бол ухсаж орчихгоо. Тэгээд одоо нэг 4 давлаа 50 давнд бол үндэ манай Аранга далайн жавч гэдэг хүн шүү дээ. Улсын арслан. Тэгээ миний тэр нөгөө сум төрөөсөн чадан багтайг найз. Тийм үү. Энэ шигшээгийн тамирч болцсон юм байна. Энэ 30 сөрөн манай нутгийн гэж үнэндээ бас жамцгой намайг авсан шүү. Тэгээд одоо тэр амтны хайр ивэл тэгээд жамцгойтой би бол одоо нийлээ сайн хайцаатай байлаа. Манай сумд одоо хөшөөг босгож ингэхэд тэрүүд нь одоо оролцож ингээд ийм Жамц арслангаар даваад давгсрын арсланд 6-гийн доонд унсан байдаг үү? тэгсэн. Тэр барилдаан ямар болсон? Давгсрын арслан гэдэг одоо зураг мураг юмнаас харж яхад их жижигвтрэл биетэй хүн байсан шиг болтой юм лээ. Тэгээ ер нь ямар хөө барилдаантай байсан? Та хоёрын барилдаан ямар болж байсан? Давгсргооч бол энэ чөлөө төхөрч хэцүү, үндэсний хөрч хэцүү. Энэ шуудаг далбааны сэжигнээс бариулдаг. Ингээд одоо нэг бүрэг. Тэгээ хөл гар хоёр хосолдог. Дээгүр гарын дарж хахад доор итчихэдэг. Тэгээд ухарна гэж байхгүй дандаа давшиж барилдаг. Маш их барилдаач. Ер нь одоо баян мөнгө аврагтал тарагдсан болохоос баян мөнгө авраг тэр үед нэг наадмын үеэр олимп дэлхийн аврагт явсан нөхцөлд бол ер нь төрүүлэхээр аврагын хэмжээний тэгээ одоо тэрэн дэгт Хадбаатар бидэнд бол давгсрангоо энэ үндэсний өгөр их зааж өгсөн шүү. Тийм үү? Тий. Би чөлөө төхөр нэг гівтэн цохоогоод мордоо хөл авдаг, хөлийг аваад нарийсдаг. Тэгээд нэг хөл гарын зайлуулаад ард нь гардаг нэг мушгаа тэргүүл давгсрангоо чи ирүүн дээр алдаад байна. Ийм их гэж. Бас хүнд өөрийнхөө тэр олон жилийн туршлага мэхээ бол хүнд харамгүй хэлж өгдөг. Тийм бүх байсан шүү. Давгсрангоо ер нь их барилдаач. Тийм үү.
Тэгээ ядарна гэж байхгүй. Ер нь тэгээ хэмжээдээ хүрээл яг хөө тэгээ одоо нуруугаар намхан юм агуу игэлгүй одоо мундаг бяртай учраас мөнгө таврах, баян мөнгө аврах хоёрт бол зүгээр эзлэгцээр байгаа л гэж ундаггүй байсан. Тийм чамар унахгүй. Нилээ мөжрүүлж ээж уна. Тэгээ барай зөрөө Аргагүй тултал байсан байх. аргагүй тултал эзлэгдэж байгаа. Аа. Тийм л одоо их барилдаач. Энэ давгсаргүй ер нь одоо их барилдаач. Би одоо бөхчүүдэд төр бол хамгийн мэдэрдэг, хамгийн сайн хүний барьцыг хангаж өгдөг мундаг хүнийг бол давгсаргыг л гэж ойлгодог. Хоёулаа түрүү Жамц Арслангийнхаа талаар бас ярьсан. Би нэг хэвлэлээс нэг Жамц Арслангийн нэг ярилцлагыг нэг олж уншиж ирсэн юм а. Тэгээд би ямар одоо өөртөө амьд зэрэг багт нь олзож өчир тийм юм байсан биш. Ямар зан ааштай ямар хүн байсныг бол мэдэхгүй. Тэгээд тэр зургийг харахад бол нэг тийм махлагдууд өрүүлжин хүн байсан шиг болтой юм л. Тэгээд тэр яриа нь бол тэр ярилцлагыг уншиж байхад нилээн тийм бэлэг танхай дуу маягийн яриатайч хүн юм уу гэмээр сэтгэгдэл төрсөн. Ер нь тэр хүний барилдаан ааш авир ямар хүн байсан бэ? Улсын наадам төрүүлэхийг бодоход бас их л айхтар барилдаантай хүн байсан болов уу гэж боддог. Тэр яриа хороо мундаг байдаг ч жамцгаадаг онцлог байдаг юм бэл. За. Боксын тэмцээд ороод хүрэл медаль, мөнгөн медаль авсан юм бэл. Оо тийм үү? Тий. Тэгээ боксоо тавьчих байсан бэл. Оо за. Тэгээд одоо нэг хүнтэй ингээд муудалцаа зодоо инэ гэхэд би хаан зогт юм билээ гэж бодож ах чи би хизээд хүрдэг газараа хүрцэн байна гэж ярьдаг байхгүй. Тэр юу гэсэн үг гэхээр боксын улсын аврагт медаль авсан үчи тэгж ярихаас аргагүй бэл. Аа. Нэгдүгээр тэр, хоёрдугаар тул жин ихтэй. Тэгээд хүнийг одоо ер нь бяр мас хоёроор ноёлж барилдаг. Аа. Тэ. Тэгээ өөрөө хөл гартаа алдахгүй. Яг хоо жамцгаа чи жоохон гидс товтой л доо. Аа. Тэгээд жамцгаа бол залуудаа нарийн л байсан зураг байдгийг сүүлдээ жоохон жин нэмсэн цэргийн газрын хүн штэ. Аа. Энэ 158 интер чинь одоо 30 уцалтай байж байгаа тэтгэвртэй гарсан үүрэг. Тэгээ цэргийн газрын хүн би чи цэргийн хүн тэг готон цөмө хүн гэдгээрээ бас тэр хүний би хүүхэд байсан болохоор одоо сүүлд нь хожим гэж бодоход бол нутаг орноо цэргийн хүнээ интер гэсэн тий бодлогод байсан юм байна. Хөөх сүүлд нь би жоохон хөөхидээ гэж бас их бодож баярлаж бодож. Баярлж бодоод. Тий. Тэгээ начин болсон тэр жилийн наадмаас хойш ирэн та яаж шухан наадсан бэ? 79 онд 6-д авсан байдаг үлээ та чинь. Тий. Тэр хүртэл ер нь би ч улсын наадамд бол доо 3-6-д авсан. 3-6 3-5 авсан уу? Тий. Тий. Тэгээд тэр одоо нөгөө нэг 79 онд 6 давтал наагуур нь яаж барилдаад байсан бэ? Наатлын 76, 77, 78 оны наадмууд гэдэг. 76 ч Канадын Монреаль Олимпиад Хатбаатар төрүүлдэг жил. Аа. 2 мөнгө цэрэн тогтох одоо төвчин за биднууд чинь Олимпиад яваад. Олимпиад явцсан жил байхгүй. Аа. Тий. 77 чинь тэгэл одоо нэг 4-ийн даваа мава 7 унцаас өөрхөө улсын наадамд нэг 1-2 даваад унж байгаагүй маа. Тэгээд 4-ийн даваа тэр гэж унаал 79 онд чинь их цуцсан та мөнгө арслантай. Тэгээд аргагүй нөгөө байнгын бэлтгэлтэй тултаал нилээ цуцааж аваад мөнгө арслаа гаяад. Та хоёрын барилдаан тэгээ ямар хуу болж та ямар юм их хийж давж ирсэн. Тэр мөнгө арслан гэдэг хүн одоо их сайхан эрдэмтэй тийм хүн байсан гэж хүмүүс ярьдгийн билий. Ер нь барилдааны хувьд ямар хуу онцлогтой тантай ер нь яаж барилдсан юм? Мөнгө арслан бол ер нь хөл гартаа алддаггүй их бяртай. 2 гар мундаг.
давуулж гуйдан ямар нөхцлөө давуулж гуйдантаа. Зарим үед бол цөмжсөн хөл их салгад байвал давуулж гуйдах гад гутгаа ордог. За тэгээд илүү хүснээ барьц олж авах өдр гэж юм. Хизээний л өөрийнхөө барьцыг сонгодог. Цуцар гэж байхгүй. Ер нь манай мөнгө бас жигтэглэмтэй үү шүү дээ. Эрдмийн цол хамгаалсан хүн айрыг гэдгийг уухыг мэдэхгүй, тамхи гэдгийг мэдэхгүй, тэр тамирчны дэглэм гэдгийг мундагсаа гэж тэрнийга төлөө энэ бүх өрсөлд төс мөхчүүдээ бол мундаг юм судалдаг. Байнгын тэмдэглэл хөтэлдэг. Тэм хүү юм бэл. Ямар садаа тэм нэг онгой байсан мөнгө дайраг хийгээд төгсөж цааш шиг ойчуужсан гэж. Тэгээ тийм байр цагаа уух юм мэдгүй. Тийм л одоо журамтай дэглэмтэй. Ийм мундаг барилтаач. Тэгээ цуцал гэж байхгүй бяртай. Хүнээс төрүүлж өрсөж одоо барьцыг олж авдаг. Тэгээд одоо дан давхар шуудаг, илүүгээс авах, давуулж удах мөж таацтай шүү дээ. Тэгээ их удсан давуулаад гутгана гэдгийг бол мэдсэн. Нөгөө давуулгаа бол хийгээд ер нь тэрний жоо хүлээж л байсан хүн л дээ. Хоёулаа ч нийлээх цуцсан байсан. Давуулаад гутгах гэхдээ сугруу шижээд гутгаа нь орж өгөөг. Тэгээд их мөрөө дайж. Тэгээ хаяад их цуцсан хүн чинь хайцсан хойно урам ороод. Дороо нөгөө цуцаа алга болчихдөг юм байл шүү дээ. Тэгээ бэлтгэл сайтай болохоор дороос игчдэг. Нөгөө барьж чадахгүй ингэсэн. Мөнгөн дээр би нэг инээдтэй болдгийг. За. Ингэж илүүгс дахин бариад дан давхар шууд ингэ бариад хахад энэ гар сар байцгаад болдгоо. Тэгээд энэ хуруунууд амрахад бол ерхий уруугаа илүүгс дээгээд энэ уруугаараа дихвтэд хүн харахад илүүгс урьж байгаа. Энэ гурван уруугаа амарчаад амрааж байгаа. Ингэж одоо хамаг юм гаргаж барилдсан. Тэгэхээр энэ нөгөө хуруунууд амрааж ш. Тэгээд тэр үед амардгий байлээ. Тэгэхээр ихээхэн гүч одоо гаргаж бүр хоёулаа барьж чадахгүй шоу болсон байна. Гэдэг юм бол энэ барьцаараа би мэдээж үлд бодчихлоо. Тэр аргагүй л хүч явахсан байх тий. Илэгсрөө ерхий уруугаад ингэж чад 3 хуруугаа амраад зогсоод тоглоо. Хүү харахад илэгстэй харагдаад байна. Тэгэж амраажаас гэж боддоо. Тийм л сони байдгийг. Би тэрийг одоо энэ уяхаа найзууд цаг хууч хөргөлөөр тэрийг ярьдгийг. Тэгвэл айхтар гараа амраадгүй байжээ гэж гөхөрч байгаа. Тэгээ таныг дараагийн даваанд нь Баян мөнх аварга амлаж аваад. Хоёр нь Баянаа аваргад улсын баяр наадамд 2 удаа ч унтсан байна. 2 удаа. Тэр нь Баян мөнх аварга за мэдээж хэрэг одоо улсын наадам тэр олон төрүүлсэн хүн бол тэр аварга хүнтэй одоо чадал тэнхээний хувьд ярилдаггүй байлгүй. Аврагтай барилдахад ерөнхийдөө ингэж өрөөд гараад ирэхэд тэр зан характерын хувьд ер нь ямар хөө тий. Тэгэл одоо дүү хүүгээ авчлаа шүүл гэж байгаа. За сайх үзэдэй л гэдгийг бил. Тэгэл заагээл одоо нөгөө том авар хөдөө чи юу ярих вэ? Тэр үчи бүр бас хүүхэд. Тэгээд барилдаад тэгээд өөдөөс төрж яваа. Тэр барьц олж авч барих гэж байгаа. Тэгээ тэр нөгөө арайл өөр байдгийг билий. Тэгээд одоо барилдахад аргагүй л одоо эцлэгдэл ундгийг билий тий. Бас юм яаж чадгүй айчхийг бодгоц гэж зурс бодогчл байлээ. Тэгэл нөгөө өмнө ийм ихтэй гэж би нэгэ мэддэг юм чи тэгээ эзлэгцэр угаал арга байхгүй л тэгэл нэг шийдсэн юм хийгээд үзэх арга байхгүй юу? Хийхгүй. Бүх юм мэдэрээд хориг тавиал өөдөөс дайраад байгаа юм чинь. Тэг хэцүү л тий. Аваргын бяр ямар уу юм? Бяртай. Тэр гар дахиуд хүрэх одоо тэр нэг өргөө даграадад гаргаж ирж байгаа
чөлөө төхөөрийг ойлт цацдаг гэдэг чинь бол мэрэгжлийн болцсон. Тэгээд тамаа их бярта том цолтой бүх байла хөдөө гадагсаж барилцуулах амархан хийждэг шүү дээ. Тийм. Тэгээд мэрэгжлийн байнгын бэлтгэлтэй өгдөг чинь өөр л дөө. Ер нь экспорт гэдэг чинь бол муудна гэж байхгүй. Экспортын үнэл сайн барьдаг гэж бай. Миний хувьд бол тэгж ойлгодог. Одоо яг ингээд бэлтгэл хийгээд энэ улсын цол авчаад ингээд улсад нэг 5 6 даваад ирэхийнхаа үед ер нь өөрийгөө за ямар чиг хэмжээний цолтой бүх болчих юм байна гэдэг барагцаа авж исэн. За би нэг тийм цолонд хүрэндээ гэж ер нь нэг зорилго тавьж ий юу та. Гэхдээ би одоо 80 за яг улсын начин одоо нөгөө цэргийн аймгийн аслан хүчин начиг тул мөрөөдөх бол зайлшгүй. Тэгээ шигшаагүй тамирчин байгаа нөхцөлд нэг улсын начиг гэдгийг л авъя. Ингэж одоо цаашдаа бол заан руу орчих байна уу? Тэгээ дөрөв төлдөө дарслан бослон гард янз бүрийн юм гэдэг юм зүйлд гарсан болохоор тийм мөрөөдөл байгаагүй. Цаашаа нэг цол агчих юу байна гэж. Гарцсан марцах гэдэг чинь бидний үед байгаагүй шүү дээ. Тий. Ер нь заанаас дээш гарыг гэдэг. Сэтгэл багтаагүй шүү. Энэ үгүй ярих. Их олон авраг гарслан байсан баг тийм. Авраг гарслан байсан одоо тийм чинь 2 мөнгө тэгэл одоо Хадбаатар цэрэн тогтоод чи бүгд гараад ирсэн үү. Тэгээд хэдүүдийг л одоо доор хаяж 2-ыг хаяжээж дээш ахин гэсэн үг шүү дээ. Тэгэхээр нэг л бололцоо баг. Болцоо баг л байсан. Тэгээ 1981 оны ардын хувьсгалын 60 жил яа. Тэгээд тэр наадмаар одоо 4 сайхан заан төрсний одоо 1-5 байна тийм ээ. Тий. 6 давсан бүхчүүдэд одоо заан цол, 7 давсан бүхчүүд дарслан цол гэдэг ингээд одоо хуучин тэгж олгодог байсан юм билээ ойн жилүүдэд тийм ээ. Ерөөсөө ойн жилүүд биш юм байлээ. Миний бодлоо 40 жилийн ойн тэр тул тийм байхгүй. Одоо бодоход энэ ойн жилүүдээр энэ цол олгосныг бол 50 жилийн ойгоор 5 сарын зад олгосон юм билээ. Ерөөсөө гол одоо 4 заа гэдэг чинь бол 60 жилийн хурлын юм билээ шүү дээ. 81 онд. Тэрүүдэр чи хэм гэхлээр Хүрлбаатар, Цэн Даюуш, Амар Төвшин, Гочоо сүр гэсэн дөрвөн. Тэр үед одоо өмнө ер нь яригтаачгүй асуудал тэр үед одоо тэр чухал ойгоор ингэдэгч мэдээгүй байсан шүү дээ. Яагаад тэгж өгсөн юм бол одоо? Одоо төр засгийн биеийн тамирын спортын улсын ороо. Тэгээ одоо тэр чинь 81 ч бүхэн холбоо чид байлгүй л. Ингээд тэр үед л одоо мундаг юм болдгийм байна. Чухал ойгоор. Тэгээ тэрий чи одоо төр засгийн удирдлага чи шийддэг юм байна. Сумын удирч дарслаг үнгээл тэгэл авраг одоо цол бас тэр чинь чухал ой байл. Тийм их Монгол улсын 800 жилийн ойгоор. Тий. Тэгээ зингэлдэгдэг хүмүүс ашгаржаад тэгэл тэгээ их цөөхөн тоон юм билээ шүү. Тэгээ чухал ой болгоноор гэдэг худлаа юм бил. Ерөөсөө 50 60 жилийн ойгоор гэсэн. Тэгээ дараа нь одоо сайхан ингээд төрүүлэхэд одоо манай сумын удирдаар төр засаг ийм шийдвэр гаргасан байл. Тэр үед бол ийм юм одоо болно гэдгийг одоо нөгөө улсынтээс ойлгооч хөөсөн. 6 давхад нь заан цолны болцол хангалаа энэ төр гэж тэр цэнгэлдэх мэнгэлдэхэд зарлах юм уу? Зүгээр цолоо нөгөө шагналаа авах гол очисон чинь шууд заан цолны. Өө тэр үрнэлгээ бол гайхаж байгаа. Тэгээ зарлаагүй. Тэгэл одоо тэр төрөө тэрхүүд хөдөлж идэг ийм хэл болсон юм байна шүү дээ. Тэгээ тийм ерөөсөө яагаагүй. Тэгээ тэр чинь мужик зэгтэй байсан шүү дээ. Амгаа чи тэр жил мундаг байгаагүй. Амгаа тэр чи 6 барилдаггүй. Тийм баг. Тий.
5 дээр нь болохоор та хин лавг очир өсвөлийн лавг очир харцахтай тийм ээ. Тий. Тэр барилдаан ямар болсон? Тэр бүтэр шоудагдсан. Тэгээ би нэг стагар гिचилжсэн гэд шуудагнасад үнэхээр авсан. Тэр чинь зайнаас харавдаг хав золгож жогоод шуудаг төрцөн байсан. Тэнчээс нь мордоо зайлаа гэж хагаад шуудагнасаа хавирч. Бас амаргүй байсан шүү тэр чинь. Тэгээ хайсан юм аа. Тэгээд 6-гийн даваанд болохоор Амгаа заан та хоёр одоо тунсан юм уу? 3 хүнээс л авсан юм байл. Тэр нь Ишгэн Хүрлбаатар 30-оос 3 болсон. Тийм байна. Хүрлбаатар заан бол тэгтээ тэнд Ишгэний хайсан байхгүй. улсын цолгүй байсан баг тийм ээ. Цолгүй байсан байхгүй. Тэгэхээр шууд зам болсон. Биднес дүүштэй дийлээ. Шагшаагүй тамирчин. Тэгээд одоо Ишгэн зам бол нэлээд туршлагатай л хүн. Тэр хоёр тунсан шүү дээ. Тэгээ Амгаа 30-оос өргө авъя гэж. Тэгээ Хүрлбаатар Ишгэн зам хоёр тунаад. Нөгөө хав золгооноос нэг ингэ дахимдаж Ишгэний гол мэх байхгүй юу? Тэр лавшраад нөгөө сугтайгаа мундаг гэхлээр нэг мундаг бусгадаг мэхтэй. Тэр нь их сайхан юу таарсан байна. Тэгээ Хүрлбаатар Ишгэн заан. Та хоёр болохоор яаж барилцсан Амгаа заан та хоёр? Гөөг Амгаа ч зүгээр хүүхчиг тэрч сугдаж нэг ингэдэг мухар ташаатай штэ. Шуудаггүй ерөөсөө би эзлэгч явсан байхгүй. Нилээ удсан барьж өгөхгүй. Тэгэл Амгаа гэж нөгөө ер нь одоо ийм ярд бас байдаг. Би өөрийгөө бас чамгүй жоохон юм байгаа гэж боддог. Тэгээ Амгаад бол ер нь нилээ эзлэгчээс шүү. Тийм үү. Амгаа заан ер нь яг тэр залуугийн зураг мургийг харахад нэг тийм сайхан зузаан дөрвөлжин хүрэн бүр залуу байсан харагддаг юм бэл. Ер нь барилдааны хувьд ер нь ямар хүн байсан? Амгаа заанд унцчлаар баяны авар хэдүүч хамт бэлтгэлгээд мундаг сайн байсан юм бэл. Тэгээ баяны авар гүр шагшраад мөнцөө байсан. Зүгээр daaj гочоо чөлөө тий болох дээр суллаа. Тэгээд бүр шагшраад дэсэг гэл. Мөнцөө байсан. Гэт бүр гаслаад байсан. Тэгээ тэр дороод гэхэд ирдэг юм бэл. Баяны авартай чинь үндээс Амгаа сайн байсан өөр. Тэгээ тэр сугнаасаа би эзлэгдэж өөр ингэж ухар дахиад ингэж тэгээд нөгөө мухар ташаагаараа ингэж сугдад дахиад эргэд дахимдах гэхдээ нөгөө чөлөөтийн хүн чинь суллаад тэр хүчиндээ сунаад яг ингэж өвдөглөө сунаад унлаа гэхэд нэг алхаад хагас унаад би бүксөрөө сууж унж байгаа. За тэгэл энэ маань унжиж балахгүй гэсэн чинь сайхан жодогтай үнч сайхан юм билээ. Би төрүүлж одоо сунж ингэж сөхөрч унлаа гэдгийг мэдээд илүү хүсээ тайлаад тэгсэн бөө баяр тэгэл туг ториод алах. Маргаа мэтгэн байхгүй. Байхгүй. Арга байхгүй. Тэгээд одоо тэр камер одоо бас тэр үчи жоохон юу одоотой адилгүй жоохон тааргүй байсан үл тээ. Амгаа заан тэр ер нь их тийм нэг гоё хөөрөг мөөрөг ганс хит утга мутга тийм хуучны хэрэгэлдэг нэг тийм их гоё монгол ир юм шиг байна л шүү дээ. Ер нь зан арын шингийн хувьд ямар хөө юм. Үгүй манай Амгаа чи 90 сайхан хүн шүү дээ. Энэ чинь өөрөө боловсрлын хувьд ч мундаг. Багшид төгсөөд хөдөө очихгүй тэгээ одоо Баян мөнгөөр хөдөө очихгүй их сургуулийн тэнхимэр ихтэй очих хөдөө очихгүй дэд багш байсан шүү дээ. Тийм. Нэгдүгээр хоёрдугаарт ерөөсөө тэр эцэг эхэж нэлээ тэр болцоотой сайхан хуучны идэл хэрэглээ тэр аав ээж байгаа юу үе залгамж сайхан авч авдаг өөрөө ёс төртэй хуучны ёс заншлаа их сайхан баримталдаг. Тэгээд одоо ташин жилийн ойрхон л доо тэддэг чинь. Тэнцэнэ сайхан амьдраад агаарт их сайхан тийч нэг. Тэгээ бэлтгэл сургуулийг их өөхгүй хий. Шагшаагийн тамирчин байлаа. Олон улсын тэмцээнүүд зөндөө явж олоо. Бэлтгэл сургуулаа хийдэг. Өөрөө одоо
ер нь бэлтгэр сургуулаа хийж ууггүй барилдаг. Нэг хэсэг чи тэл сул барилдаа чи мөнгө авгаа хоёр л ээлжил төрүүлж чадаа л гэж тулдаг байсан. Тийм үү. Бүгдийг хайдаг хэсэг байлаа шүү дээ. Аа. Тийм сайн байсан. Аа. Хамгач. Одоо нөгөө Бат үлзий зам бүгдийг хайдаг шиг л байх нь тийм. Оо Одоогийн тийм хорвоо. яг тийм. Аа. Ингээд улсын том цолтой сайхан бөхчүүд энэ тэнд ингээд нутаг оронд очиход тухайн газар орныхын их бэлгшээж байдаг. Тэгээ таныг эд барилдчих үед одоо энэ алхын сайхан том бөхчүүд таныг дагаад бас нутаг орноор нь их очиж нутгийн ард түмний чих баясгадаг байсан болов. Гэхдээ одоо тийм юм над бас байсан. Аа. Буур жамгуу та нэг уулзчаад арангаадаа хэдэн нэг хоёр барилдаа хийж чаад тэг арангаа явъя, нутгийн заатаа явъя гэдэг. Одоо мөнгө таврагдаг жаалаа. Аа. За тэнд нэг хоёр барилдаа хийж чаад жамгуудаараа очиж тэр хүндэлжлэг очиход за энэ дэрсээ танаа сумыг үзье. Тэнд барилдаа зохиочих юм. Энэ спорт хорооноос сумын удирдлагч хэлчихье. Тэгээд одоо нутаг орондоо заан аваргаагаа дагуулад очих дургуцахгүй үстэй гэж дохуу хийж ялаа. Аа. Тэгээд одоо тэгэж очивол сайн байна гэлээ. Тэгээд олон жил бас гимгүү орж гарч бэлтгэлээр хангаж сайхан байсны өвөд ингээ мөнгө тавраг явууч. Готонд очиод үгүй тэр улаан булан чинь нөгөө ирдэг улс чи зүгээр пик. Нэг дээлтэй талбай шодохтой нэг хэдэн хүн цуглуулад чи ямар гоё алга тасцаагаа тэр аврагыг Аа. яг өөрийнх нь биеэр нь үзэж байгаа. Гайхамшиг бие дотроо баялж байгаа гэж ихдэг. Аа. Одоо мундаг аврагыг дагуулж ирсэн сайхан байна гэж бодоод. Аа. Тэгээд тэнд одоо барилдуулаад ингээд сайхан гараад ивэ ингээд бүх юмнуудыг ингээд хоёр үг хэлүүлээд ингээд дагуулж очиод манай тэр нутгийн улсуудын цугласан тэднүүдийг бахархаж үзэж байгаа гэж. Ингээд чи би өөр тэр авраг намайг одоо хүндлээд тэгээд дагуул явахд их баярлж байна. Аа. Дараа нь Баянмүг аврагтаа арангаад очиж барилдаад тэг чи Эрдэнэсэнд орж байгаа барилгын конторын дарга байсан. Түгээр өмнөд зааланд барилдаа, спорт зааландаа нэг барилдаа хийж чад. Тэгсэн буян багш чинь одоо олон шавнар төрүүлчихсэн. Цэнкэрдэг барилдаа, төвшрүүлэгдэг барилдаа, готонтог барилдаа хийчих. Ерөөсөө энэ улс сум чинь бүхийн оролдоо юм. Оо за. Одоо энэчээс аранга готож 13 улсын цолтой хүйдэг шүү дээ. Тэгээд Баянмүг аврагтайгаа очиж тэнцээ сайхан мэдээ өгсөн байгаа. Сага хоолунд хийж гараа гэж хэлээд бас тэнцээ барилдаа зохиогоод тэгээд тэнд дагуулчаад тэднүүд чинь одоо хүндлээ сайхан нутаг оронд ингэж очиод сайхан яриа өөрөө хийгээ тэнцээ бас нэг улаан буланда барилдаа зохиогоод ингэж дагуулж очиод нутгийн ард түмэн тэр үед их баярлж чадсан шүү. Аа. Сайхан л байдгийг билээ. Аа. Тэгээд тэднүүд хэр оргийн ингэж явахгүй те тэгээд өөрхий шигшээ вакт бэлтгэлээр хангаж овоо ингэдэг болохоор эднүүд их сайхан дуртай явж одоо гэж бодоо. Тэгээд тэр үед одоо нутаг орондоо тэр улсууд ингээ очиг дуртай баярлж л. Сайхан л одоо баярлж өгөө. Тэгээ бас их бэлгшээлтэйч байдаг. Бэлгшээлтэй тийм Аа. юм одоо байлаа. Улс орны маань эдийн засаг эрчимжиж, бүтээн байгуулалтын давалгаа цаг минутаар тоологдож байна. Манай цагт 300 м3 зуурмаг үйлдвэрлэх хүчин чадалтай суурин үйлдвэр болон Германы Lintec брендийн 90 м3 цаг хүчин чадалтай зөөврийн зуурмгийн үйлдвэрүүд нь өдгөө дэлхийн стандартад нийцсэн бүхэл төрлийн зуурмгийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн улс орны томоохон бүтээн байгуулалтанд түүчээлэн хөв нэмрээ оруулсаар байна. Таны энэ үндэсний бөхөр барилдах энэ
зодогтой энэ барьцтай барилдааны гол арга техникүүдийг ер нь хэн зааж өгсөн бэ танд? Таны одоо яг гол үндсэн мехүүд гэдээ ярил ямар мехийг голчилж хийдэг байсан та? Гоо чөлөөтгөөг бол Дамжин Ширээ багш. Мм. Тэгээ сүүлдээ Максар багш мөнгө таврах 2 байсан. Тэгээ сүүлдээ Дамжин Ширээ багш эргээд шигшээ үгийг ахлахаар авсаадсан шүү дээ. Чөлөөтгөө. Үндснээ бүхийг бол одоо яг биднүүд өөрснэрийг үндсэн зогсолтыг хийдэг юм байна. Тэрүүдээр штангаар гिचэлжсэн хувьд баруун зүүн шуудагнаас нэлээ сайн татдаг. Зүүн хөдлөг дотор баруун хөдлөг бол гадуур нь авдаг. Тань давхар чөлөөтөө бол хөл авна л да. Тэгээ давуулж гуйдаг. Шуудагнаас баруун зүгөө татдаг. За тэг хөлд дотор орсон үнийг бол толгойг нь ургалдаг. Энэ чөлөөт үндснүү хоёр холимог. Хөл дотор орсон үг бол буцааж гаргана гэж байхгүй шүү дээ. Толгойг нь ургалаа дээр техник. Тэгээд зарим улсууд мэдхгүй улсууд амлж аваад барилдаад их чинь хөлд нь орж болохгүй шүү гэж зарим зэгтгэл байсан юм бил. Ер нь хөлөө алдаад нэг амар ундгүй төвчөн битэр шүү дээ. Хөл авч авал баярлдаг. Тийм л барилдаа тийм байна. Хүн чинь хөлөө алдахаас айдаг байтал хөлөө алдаад баярлна гэхээр ер нь тэр хөл авсан хүнийг яаж хамгаалж яаж хариулвал их амархан байдаг юм бэ? Гөө тэр чинь амархал та. Одоо би зарим хэлэхлээр тэгээд зарим гүйцэд ойлгодог. Хөлөө лав орох юм бол дээрээс нь томбор атчих. Тэгээ ухрах юм бол түрээд очив. Урагшаа явах юм бол ухраа сунгад татчих гээд. Босоод авах юм бол энэ 90 доогуур нь мөрөө оруулдаг байхгүй хөлөө өргөж жагаад. За. Авч байгаа үуч. Усууд бол жийсээр уучдаг байхгүй. Дидийлгэж байгаа тий. Тэгэхээр нөгөө нүүрэд нь түлхээд мөрөө оруулж байгаа. Тэгээд нөгөө тохооноос нь хөлөөж ихлээр ямар ч барьцтай байсан. Сарк гэл тавьдаг байхгүй. Тэгээ тэрийг л эзэмшсэн зориг юм байлээ. Тэгээ барагтаа онохгүй. Тэгээд ер нь онохгүй. Тэгээ онохгүй. Хөл алдсан тий. Тэгээ шуудагнаас ус татдаг юм улсууд. Улсууд хав залгоотойгоо байж байгаад чангалсаар байгаа тийшээ гараад ирдэг. Зүгээр шуудгаа бол зүгээр сул өөдөөс таазаа явуулаад чэжээ салгахчлаар ерөөсөө тийшээ гардаггүй. Тий. Тэгээд улсууд яг биеэрээ хийж үзүүлдэхлээр үгүй ийм л байдгийг байж гээд гайхдаг улсууд үүдэл. Тэгээ яагаад та нар энийг одоо хүртэл мэдэхгүй байна л. Тэгээд яг энэ чинь нөгөө миний чөлөөтийн их спорт улсууд чинь гарын талалж аваад ингээд татхлаар датсан гарын дагаад тав золгоод авдаг нэг тийм байдаг. Тий. Тэгээ барьцаа олж авч ял гэсэн үг л дээ. Тэгээ одоо хөл авдаг хүн байвсаа би энэ хөл авдаг улсуудыг багхгүй одоо улсын чинь нөгөө хөл ган зөрөг гэдгийг. Чөлөөтийн улсууд одоо ойтой ургаач гэсэн авцсан үү дээ би. Тэгээ чөлөөтхийн голцоо нийлээ олон авсан дөө. Чөлөөтх амар одоо энэ хоёр ихэр биш шүү дээ. Ишиг нэг нь аваад би нэг нь аваад. Одоо инк хоёрыг би авсан юм бил. Эх хоёрын нишгэн заа авсан бахна. Тий. Инк хоёрыг. Тэгэл нөгөө төчсөн зүгээр л ингэж хөөгөл ингэж давхар дан бүр ингэж аваа холбоод. Тэгээ давхар шилжүүлэх гэхлээр та зараа зөгчгоо юу. Ямар ч тийм зөөр байхгүй. Тэгэхээр тэр хүний совцдаг байгаад байна. Мэдрэж юм тэр. Мэдрээ. Тэгээ зайлуу нэг жил гэсэн чи би басгүй загдуулаад. Өөрийнхөө шав байхгүй юу? Басгүй гэсэн. Чөлөөтг нэг аваад ингэж. Чөлөөтг нөгөөд нь татсгүй ястаа нэг тэнэгүүдэлгээд. Тэгээд сөөлт нь битээр ингэж хаад. Тэгээд зайлуул нэг тэгж яагаад тэгээд дараа нь ойлоо
Хоёлаа начин болсон. начин болсон шүү. Тэгээ таны тэр хин одоо хоёр ихрий нэгийг давдаг бол 85 оны наадам байсан байж таарна. Тэгэхээр Тий, тэгээд та 6-гийн даваанд мөнгөн арсланд унсан байна. унсан байна. Мөнгөн арсланд хоёрын тэр жилийн барилдаа ямар болсон? Та ч урд нь бол нэг давтсан. Одоо бол онж байна шүү дээ хоёр дахь тийм ээ барилдаад. Тэ. Тэр унсан барилдаа ямар болсон? Давсан бол их хүч авсан хүнд барилдаан болж исэн гэж хэлсэн. Гүч авсан харин ямар сатай 3 амраадаг тийм л доо. Тэр өмнөх барилдаад би мөнгө дунахтаа тэгэл арга байхгүй л одоо тэр чи дохоог юм шүү. Давуулж гуйдаад гутгаар орсон. Би шижээд тэгээд бүр арагшаа сууж унсан. Тийм үү. Тэ. Ер нь л одоо нэг арслан хүн гэдэг чинь бас л тэр нэг хийж байгаа их таацсан тэр үедээ бас амаргүй л байсан шүү. Мөнгөний хаяхад ер нь хүн болгол ер нь хаяхад Чадал ихтэй. чадал ихтэй. Цуцдаггүй. Их амаргүй л тэ. 83 онд та бас нэг удаа 5 давсан байдаг юм билээ. Тэгээ одоо Хадбаатар аваргад унсан байсан уу да тийм ээ. Тэгсэн. Тэр ч одоо алдар цэрэг байсан. Тэгээд тэр чи зайлгүй яатал идлээгүй. Тэгээд 5 давхгүй юу? Тэгээд одоо авсан юм л та. Цовлонтой л юм бэл. Нэг юудаас гараад ингэж яах тэгэл би өөрийгөө их уяа маа л гэж ойлгосон тэр үдээр. Тэгээ хатаа тулсан шүү. Нөхөрлөлийн барилдаан болцсон байх. Одоо яг л тэгж хэлчих гал. Нэг эмлэгээ. Тэг нэг цэргээсээ хэлж ингэж байсан. Хадавраг гэхдээ ер нь одоо ингэж барилдааных нь онцлог, барь чадлынхын тухай ер нь таны дүгнэлт ямар байдгүй болсоо тэгэл яртай хүн байсан л гэж ярьдаг. Яртай энэ алдарт хамт бэлтгэл хийжээс хатыг 2 хүн алдраа саячих гээд байд. Бор суудлна. Чиг дахиуд нөгөө том мастер 150 хэлтэй үний. Би ч нөгөө өвдгөө зай нэг ойрхон байдаг. Чөлөөтөр зайлцоогоод өвдгөрөөс доогуур нарийцгаж авахлаар урд талд нь эзэггүй болчихлоор цагаасараа бас би тэгж аялжсэн байхгүй. За. Нэг тийм тохиолдлууд байдгийг. Тэгээд нөгөө олон жил хамт бэлтгэл хийцүүлсууч хэцүү. Арслан габаач хоёр талдаа мундаг дахимдаг штэ. Тэгээд тэр чинь 85-д Арслан габаа төрүүлв. Тэгсэн. Хадбаатар чинь хоёр талд нь дахим дайраад ухарч гойжоод нөгөөдгөө тэрч хавж байгаа гэдгээ сунж унсан. Нөгөө л алдрын зэрэг байсан юмнууд л одоо би нэг сайн мэдчихсэн. Нэг тийм нэг хэсэг үе. Яг тэгэж унжаасан. Тэ. Тэр саамжуудагийн тэр барилдаа илэг үсэн чиг зүгээр үндсэн тэр том бярта 150 хэлээ маастаг үнийг хав золгоо тэр гэж бол хай хэцүү ч таа. Тэр зайлж байсан ухсраа нэг урд нэг эзгүүдүүлсэн баягийг л барилдаа хийх гэдэг. Хийдүүлж тий. Хийдүүлж. Хурдтай ухсраа хийхгүй зүгээр зогсоод байвал хатаг халз тулахад бол бас чанга байхгүй. Тэр хаяхад гэж. 86 оны наадам та Аранга Хөрлбаатар начин дунсан юм билээ. Хөрлбаатар начин тэр үед бол одоо улсын солны басга алхаж байгаа юм билээ. Одоо бодвол тэгээ бас нөгөө нутгийн дүү мүү нэг солны басга гэтлүүлдэг тэр зам байсан уу? Одоо үнэхээр барилдаа таныг Тэр чинь гөгшин цэрэг алдарт ирсэн. За. Тэр цэрэг алдарт бэлтгэл хийж байгаад барилдаа 4 тавцсан. За. Тэ. Тэгээд эн чинь нөгөө 17 18 идэрчүүд энэ аймагтаач олон төрүүлжсэн. Энэ хүүхдээ барилдаач улсаач хөрхөн нэрэнд гарч яасан. Тэгээд олон жил ингээ барилдсан. Тэгэл
Би ч одоо барилдаа жоохон харьцсан үедээ тэгээд нэг юм болсон юм. Уг нь өмсдөг хийц цайтай л да. Тэгвэл бол одоо бас барилдаа зөв таараад гэх юм бол бас улсын цултаа бөхчүүдийг бас хайчаасаа хүрлээч бас тэр чинь аймаг арсландаа нэлээд чангадуул арслан гэж яригдчихсан тухай юм. Тэгээд нутгийн хөөхд тэгээд одоо улсын цол авсан да. Бас их гоё барилдаан ч хүн байсан юм шиг гон тийм ээ. Барилдаач. Тэр чинь тэгээд дандаа илүү хүстэр доогуур сууж хөл аавн дахимтд дайрын синжигнээс их урам ихтэй. Тэгээ жоохон чэж босоод юм байвал тэр өмсөөвөл мундаг шүү дээ. Та Мягмар заантай 86 87 88 оны наадам дараалаад баригдсан юм бил. 87 онд унаад 88 онд давсан юм бил. Тэр хүн чинь надаас агцсан юм чи тэрний ирэх байхгүй. Одоо би ажлын болгын гэвдэнүүдээ өстө үжидэ гэж бодсон. Хоёулаа бүр нэлээ хариултаа болсон. Тэгээ Мягмар занаа хийсэн. Шуудгаас татах гэж байгаа зүйлээд хав золгоноос шуудаг аваад цөмөлч гэсэн хөлдөөр дохоод ингээл зүтгэе даа гэсэн. Тэгээд нэг ээлж байдгийг байдаа л гэж бодчихсон тухайд. Өмнө унахтаа болохоор яаж унтсан та? Гар ачаад суугатанаас. Мягмар зааныг их гар ачдаг байсан гэж гар ачаа итэ хийгээд ингээд татахгүй юу? Яг тэр үн дээр ухсараад гар ичээ. Ястаа нэг мөн чөнх явдаг юм байдаг. Тэгэж унсангүй. Энийг мэдсээр явж ундаг гэж бодогч л байсан юм л та тэр үед. Зайлвал. Тэгээ дараа жил нь болохоор даваад. Тэгээ та дараа жил нь хэнд Баян мөнхөө ургад бас дахиад унтсан байсан. Тэр барилдаа чи ямар болсон юм? За тэгэл болтгүй юм тэр чинь. Одоо барилдаа таарахгүй гэдэг юм л байдаг юм бил. Одоо тэр үе чи би араа бас хэдүү юм чинь санаагаар бол хайчгаар л байсан шүү дээ. Тэгэл бараагүй л юм байна. Болохгүй байна уу тэгээд? Болохгүй тэгээ одоо тэр үчир идэхээр давдгийг. Бас тийм байсан юм уу? Байсан. За. Тэгээ би их мэхийсэн байхгүй. За. Мордоо зайлаад урагш хойш жилдэг баал. Ингээд тийш. Тэгсэн зайлвал өвгөө хөө багшид байжээ гэд илүү их оролдлого хийсэн учраас идэхээр давуулуулах гэдэг шүү дээ. За. Тэгээ идэхээр тийм үе байсан байхгүй юу? Тэгэл гоо байжээ гэхэд ерөөсөө ингэдэг. Одоо шийтсэн бихий гэж бодогдсон юм билээ. Тэгэл тэрүүдэр хав золгооноос зүүн талдаар нь мордоод энэ сугаасаа ингээ өргөсөн. Тэгсэн сугдсан гараа мордсон хөлдөр ингээ доошоо дахин дээр зохиод их биерээ түлхсэн. Тэгээс сүлдний дахин дээр зогссон газар жоох өдөрхөл 2-3 хоног гисэн. Сайн доош нэг дахимдаж биерээ төрсөн. Тийм байна. Тэгэл болохгүй л гарын хүнд буужтэй тий. Хүнд ус. Сугцсан гар доош нэг муу шиг ингэ зогсон. Тэгээд тийм билий болсон юм байна. Хэрвээ та жаахан хүлээцтэй байсан бол танд идэх өгчих гээ. Идэхгүйгөө тэрүүдээр ингэх юм чинь. Одоо үнцэндээ бол заана батлаад баяна аваргаар нэг 7 авчихсан гэдэг бодлууд байгаад байгаа. Харин л дуухан аваргаар нэг 7 алчихыг. Тий. Шуналт надаас яарсан байх шүү дээ гэх. Тэгэл аминдаа л ажиллаж байгаа тэгээд болоогүй л унсан.
Улс орны маань эдийн засаг эрчимжиж, бүтээн байгуулалтын давлгаа цаг минутаар тоологдож байна. Манай цагт 300 м3 зуурмаг үйлдвэрлэх хүчин чадалтай суурин үйлдвэр болон Германы Lintec брендийн 90 м3 цаг хүчин чадалтай зөөврийн зуурмгийн үйлдвэрүүд нь өдгөө дэлхийн стандартад нийцсэн бүхэл төрлийн зуурмгийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн улс орны томоохон бүтээн байгуулалтанд түүчээлэн хөв нэмрээ оруулсаар байна. Тийм болж байна. Би түрүү нөгөө нэг юу асуухаа мартаж таны зам болдог жилээ та чинь цэрэн тогтхоо аваргад унсан байдаг үлээ. Тий. Авраг 5-2-ийн барилдаан ер нь ямар болж байсан тэгэхэд аврагын барилдааны тухай бас жаахан яриавал. Аврах чи ер нь тэгээд одоо зайнаас өргөтл ивгүй шүү дээ. Цэрэн тогтох чи нэг онцлог байдаг. За. Синжиг авч байхад хөл явж чаддаг. Барьцаа сольж авахд нөгөө итээ одоо хөл гар хоёр хосолж очдог. Өөрөө гар авттай. Тэгээ цэрэг тогтох чи одоо ер нь хөл сайта нилээ сууртай шүү дээ бүх стомтой. Мэхэн дамар явахгүй. Тэгээд хөл сайхан авнаас дандаа хургуул аав. Хил хийцтэй шүү дээ. Зогсож байгаа тэр юу хийж гэж байгааг нь мэддэхгүй хэцүү. Тэгэл одоо санаж байгаа шиг тандгаар би авчлаа гэдэг чинь авсан байлээ. Тэгээд одоо хоёр дээс яах вэ? Сайхан үзэл тэгэл. Бас тэгээд цээчэдгээ төрүүлв. Үзүүрлэхгүй юу? Баян мөнх авраг төрүүлж байгаа. 81 оны нэг ойн жил чинь. Ойн жил. Тий. Тэр чинь янз бүрээр буруу зөрүүнийг яриа гарах гал байсан. Ямар яриа гарах вэ? Баялаа табарилдаг биш хоо зарим гүтгэлэг байсан мөрөг тийм ярих гал байдаг ус. Тэрийн одоо тийм билээ бид мэдгэцсэн байхгүй. Та түрүү ярьжсэн шүү дээ. Чөлөөтийн хүнтэй барилчхад бол бас эвтэйхэн тийм ээ. Хөлөө алдсан ч нэг агаад ахаар юмгүй. Ер нь жоохон эвгүүдүү барилдаантай хүн гэвэл ямар хуу барилдаантай хүнээс та за одоо нэг иймэрхүү амттай нэг таарчихгүй юмсан гэж бодогдохоор хүн ер нь ямар улсууд байдаг байсан. Тэр тийм байна. Би одоо тэр манай алдар нийгэмлэгт цэрэг байсан шүү дээ. Овсын дорж готов. Тэр чинь гатуу бөгөөж яцтай, бяртай хав золгоноос барилдаггүй байхгүй. Тэгээ тал нийлдэггүй. Би тэрүүн дээр бол ерөөсөө зүүн тал сугдаад нэг дасгачих юм бол нэг салахгүй үг гэж бодоод. Дорж готовтой удаагүй шүү дээ. Нөгөө худлаа талуулаад хав золгох гэж жагаад зүүн золгосон маягтай шууд мордол шийдсэн мундаг юм хийгээд улсын наадмаар. Ер нь тэгээд их том биетэй илүү зуурч барилддаг. Тэгээд хав золгоноос барилддаг ус. Амаргүй л дээ. Зүгээр ер нь зайнаас хөлгөр аваад хурдтай бужигнадаг юм байвал нөгөө 9 минутын барилдаа барилдаг байсан чөлөөдөх. Тий бужигдсан барилдаа бол одоо бас нэг олон жил чөлөөдөхөөр хичээлсэн болохоор тий хөл гар авдаг бужигдсан барилдаатай байвал одоо эвтэх санагддаг юм л да. Ер нь таныг их хашир суулгасан барилдаан гэвэл ямар юм байдаг вэ? Хашир суулгасан барилдаач одоо ер нь тэгээд хамаагүй энэ хүн голч барилдах дими юм бил. Би өмнө говьт очиод өрсөлдөгч байхгүй аав гэсэн зүгээр өрсөлдөгч үл тоогоод
Хоёроо давдаг цэрэг гэсэн чинь нөгөөдгөө зочоо давхар амтч чинь тийш харчихгүй. Аа. Тэгээд нөгөөдгтөө балдахта маргааш өмнөгөөхөө бөхчүүд бүгдийг жагсаачих. Шаас барилдаа гэж доороос дуустал барилдаг. Тийм барилдаа хийж гуйж ялаа. Аа. Тэгээ барилдаа энэ аригчаа баггүй өнтер зохио байгуулад. Аа. Тэгээ маргааш төрүүлдэг санаа авч ялаа шүү дээ. Ойрхон өмнө говь цэрэг ангиас нэг цэрэг биерхүү нэг юм байсан. За. Нөгөө чөлөөтгөр худлаа тохиогоор ингээд татах гэсэн чинь нөгөө цочгуудаа давхар амчихгүй. Тэгээ бүксэрээ цуудчих чинь уусаа таалах ташаа. Тэрүүдээ балтаад маргааш нь юм шаас барилдаг. Та тий ямар цолтой байсан тэгэхэд? Заан болцсон байсан юм. Начин байх. Начин байх таа. Тэгэхээр маргааш нь тийм барилдаа хийлгээ. Маргааш тийм барилдаа хийж жинхэнэ хөлсөө гойжулж доороос нь ингээд бол Хичнээн үнэтэй барилдах гэж шүү. 20 гаруй юм. Аа. Тэгээ бүгдээ барилддаг. Гэт тэгэж барилдаад төр үтгэлээр ёо санаа амраад. Тэгж нэг нэр үтэн болоод. Ер нь бол энэ барилдаа дээр нэг ганцхан ийм боддог байхгүй юу? Аа. Өөрөө одоо бүтэн жилийн бэлтгэл хийгээл зааланд одоо өдөр болгол бэлтгэл хийгээд агас сайдар заалны барилдаад явчихчоод тэгэл ерөөсөө үнцэн хичээлээ юм чинь тэр гүч тамиран зарцуулаагүй гаргаагүй хамаагүй тийм хайнга барилдаж барай зөрөөд унахал харамсалтай байд. Хүчээр шахаж чадахгүй. Хүчээр шавж чадахгүй. Бүх хүчээр шахваа тэр үнтэйгээ бүр одоо бэлтгэлийнхаа байдлыг үзээд тэгээ бүх юм шахваад барилдаад унахад бол бодох юм байхгүй. Аа. Тэгээгүй барай зөрөөд нэг тийм. Тэгээ тэр чинь юу гэсэн үг гэхээр ерөөсөө зааланд огтуул барилддаггүй аймаг сум энэ тэндээс одоо очиж барилдах баавал готод нэг тийм шин хүн ирээд барилдах интертэл маш болгоомжтой бүр одоо жоох дасгаж барилдахгүй бол барай зөрөөд өөрхөө хэрэггүй тэр ямар мэгтэйг нь мэдэхгүй тэгэж унахал их харамсалтай. Тэрээс л одоо гашранда. Тэгэхээр тийм хүнсэл болгоомжтой. Одоо тэр үчир аймагуд руу яваад онгоцоор явж барилддаг гэсэн үе. За. Тэгээ барилдах чинь говьлтаач бас тэгэж унжаас. Завханд би тэр юндрэг гэдэгт бас тэгэж унжаас. Тэр ямар мэгтэй хүн байсан бэ юнрөө харснаа гэж. Үгүй тэр чинь дасгалжуулагч бөгөөд завхны тамирчдыг олныг гаргасан багш шүү. Тэгээ тэр зайлцгуу татаад мухар цаашаа дандаа ухсраа мэгтэйг мэдэхгүй 40 боднууд дашраараа нэг ухсарж ууссан. Завханд барилдаа болж. Тэгээд сүүлд нөгөө одоо ийм ихтэй. Тэгээ унчаасан. Тэгээ одоо тийм юмэг л ер нь сайхандаас ямар мэгтэйг нь мэдж аваад нэг төр золгоод юм уу сэнжиг барьц аваад тэр үнцэн мөхийг мэдчихэд цаашаа судалж явахгүй бол би өөрийнхөө мэхээр энийг одоо амархан хийнтаа л гэж бодох юм бол тэгэл ундгий бил тэр хүнийг мэдэхгүй шүү дээ мөхийг тэр л осолт ер нь мэдэхгүй хүнтэй барилдана гэдэг чинь танихгүй барилж үзээгүй тэгтээ тэр цоловцсон бөхөө тэр их хэцүү. Тэгэхээр залуучууд тэн дээр их анхааралтай байх хэрэгтэй юм байна. Мэдхээр нь одоо эн чинь одоо тэр нийгэмдэг тэр спорторооч гэдэг юм уу. Тэрийгэ тассан ойр зур юм аахгүй бол цоош нэг аймгийн султаа үерээ барилдах юм бол хэцүү. Өмнө ямар мэгтэй юу ийдгийг мэдэхгүй. Тийм одоо ундгий бил шүү. Та бол одоо 1952 оны нөгөө луу жилтэй бүхчүүдийн нэг танаа үеийнхэн чинь гэж бас овоо хэдэн лоотнууд бас байгаа бах. Үеийнхаа сайхан бүхчүүдээс сайхан хуурчлуул тийм ээ. Хин хинтэй нэр нь та их олон барилдаж хин хинтэй илүү сайхан ойр дотн нөхрөлж яв. Гэхдээ одоо тэр бол байна.
Ерөөсөө одоо биднүүд чинь хадаа авраг цэрэн тогтголгийн цэдэ юусан байна. Ганд болгорын Батцөх байна. За тэгэл амгаа зам байна. Одоо луу жилтэг хүч зүдэлдөө. Тэгээ одоо тэр үеч одоо цэдэ юусан биднүүд ингээл бас л одоо луу жилтэгүүд ингээд байж байна. Цөмөрөө цэрэг байсан. Тэр үеийнхэн дотроос бол одоо цэрэн тогтох үеийн алдар нэг цэрэг байсан. Хадбаатар цэрэн тогтох энэ төр маань авраг болчлоо. Манай ишгэн цэндэ юуш за эднүүд чинь одоо сайхан заанууд болчлоо. Тэгээд тэндээс сонголтоо хийгээд Хадбаатар авраг цэндэ юуш идэр чи саамжуудаараа мундаг олив дэлхий аврах явдаг боллоо. Цэрэн тогтох ишгэн одоо биднүүд чөлөө төхөөр бас л чамгүй олон улсын тэмцээн Азийн тоглолт дэлхийн аварга олимпиад цөмөрөө яваад энэ одоо уухгүй хөдөлмөрсөн энэ том цолтой бөхчүүдийнхээ бэлтгэлийг олон жил хангацсны хувьд цөмөрөө чамлтгүй сайхан цол ирэм бүх юмнууд авсан гэж боддог. Тэгээд одоо нэг жишээл байгаа юм л да. Хугацааны цэрэг ишгэн цэрэг тогтвол ингээ байж хат гурван дахин найз. Тэгээ одоо армийн авраг олон улсын тэмцээн бүхэл юмд ороод 82 жинт авчих гээд байдаг. Тэгэл одоо гурван биеийнх авгаа гэл одоо бид гурав ярьж байгаа л авсан гурав шүү дээ. Яаж ярих? Би наалахад нэг эмэгтэйтэй танилцлаа. За. Та хоёр очиод хараад өгөөч. 60-таа гэж болоочиг аваад нөгөө хоёроо харуулад. За. Тэгээ тэр хоёр одоо ирүүдэгээ найзлаа л гэсэн. Одоо шинжүүлж байгаа хэрэг. Шинжүүлж яа. Пенер одоо тийм цэвэн цохор цэвэн гэдэг айлын хайж бодолт. Энэ лавсар гэдэг одоо авган л. Тэр үнийг очиж цэрэн тогтох тэр харлаа. Шинжиж байна. Одоо сууцхад болох юм байна. Тэгээд одоо цэрэн тогтох авгаад отхон өвөр хангаагаас ирж байгаа. Тэгээд ишгэ ботер одоо шинжиж шít. Тэгээд отгодоо суугаад тэгээд одоо хэдэн хөөхт гараал ингээд сайхан. Тэгээд гэр орноор үргэлж баяр ёсол амралт хөдөө гадаа юу идчихэл бөөндөө явдаг. Нэг ийм л сайхан одоо гэр бүлийн найзууд. Тэгээ бид гурав чи биенийхээ барилдаа тэр гадагшаа явсан тэр нарийн ширээ юм бол тэгээд мэд сэмхэ сайхан ярина штэ. Тэгээ бид гурав ингээ явж явах чи бол нилээг дахимаа өгөхгүй ч юм уу юу жоох үгэнд орохгүй хүн байвал энэ гуравч аюултай ч үгүй жоохон имэдэг өгчөөч байсан багтахгүй. Тийм их гоё найз байсан. Одоо та түрүүн цэрэн тогтох аваргын тухай бол ярьсан. Ишгэн найзынхаа тухай сайхан дурсаач. Ишгэн зан гэж бас л их сайхан бүх байсан болтой юм лээ. Одоо хүмүүсийн ярианаас бол сайхан энэ хөөрхий зайд бол алтан булгын яг нэг төгсөө эрдэнэ садд нэг төгсдөг гэж ирээл тэгээ бүхэнд их дур сонирхолтой хужиртын дуутыг голоо. Тэгээд цэрэгт ирлээ өндөр гидсүзээ байхгүй гайлг бас чац надаас өндөр шүү. Тэгээ бярта хав золгоо чөлөөт хөрг хичээлсэн. Ер нь барилдаа бас сайтай. Ер нь тэр хүнд нэг ширүүхэн ам юм уу ойролцоо улсуудтай ер нь унахгүй талтай. Тэгээ тэр үдээч өөрөө ихтэй тэгэл байсан л та бид нөө. Тэгээд олон шөг өссөн шүү. 9 удаа шөг өссөн баг. Ер нь тэгээ барилдаа нь бол бас шударгуу. Шуудагнаа сайхан
авчих нь, хөл авчих нь, хав цолгооноос дахимд дайрдаг одоо тийм ихтэй. Одоо ч нөгөө хибилээ нэг дахимд дайрдаг Төв аймгийн Батмөнх цаана уу? Батмөнх цаа шиг яг тэг дайрдаг. Тийм үү. Тэгээд өөрөө жацтай юм болоод одоо балжаа аваргад ч бол тэр үед эд өсөж явах үедээ бол ишгэ задвар 2 дараалж унаад гоо одоо нэг хаялаагаас үлд тийм инээд авч ил байсан. Тий. Тэгээд яг хоо биднүүдийн хооронд тусаараа өмнө хойд шигшаав гэх жоохон насны өдөр жоохон хожим балжаа авах гэсэн юм л та. Тэгээд сайхан барилдаг тээврийн жолооч тэр чигээрээ ч гэсэн одоо машин техникэд дуртай харсан жугаагийн 5 дугаар азыг сайн барилдаа заамаа болгоход сайхан шин тэрэг өгөөд тээвэртээ одоо сайхан тэргээ барьчил одоо явчихсан хүн л дээ манай шиг. Тэгээ таны одоо түрүү ярианы ихэнд нэлээ ихэнд та ярьж ирсэн одоо төрсөн ахтайгаа хамт сумынхаа зүр түрүүнд үлдэж байлаа гэдэг. Тэгээ ингээд харахаар ер нь танай гэр бүл бас л их тийм бүхийн гэр бүл юм. Таны төрсөн дүү Монгол улсын начин Батбаатар гэж бүхий. Бас нэг дүү Сэргийн зан Ганбаатар гэж бүх байдаг. Тэгээд аав ээжийн талд ерөнхийдөө энэ бүхийн удам байсан байна уу? Ер нь та нар ингэж их олуулаа барилдах, энэ олуулаа их сайхан том цолтой бүхчүүд болохын энэ үндэс ер нь юун дээр байсан байна? 5 эмэгтэй 5 эрэгтэй байгаа. Ингээд ихээс аруулаа ингэж сайхан өстөрсөн. Манай аав бол ер нь мужааны ажилтай сайн их бяртай хүн байхгүй юу? Биерхүү. Нөгөө нэг төлөөний хар бяртай гэж ярьдаг шиг. Яг тэр үед чинь нөгөө гिचэлж өрн бүхэ барилдаа гэж байхгүй. Тэр хавийнхаа үеийн улсуудаа гайхагдаж одоо авдарсан мужааны ажил хийгээд нөгөө уулаас мод татах гэдэг чи зүгээр хангалттай нэг хүний дэмжлэг авахгүй. Тэг бярта том битэй өвс юм бил. Манай ээж одоо эмэгтэй хүн болохоос бүдэ эмээ нэртэй. Зундэл хаасруу гэж сайхан том битэй бүдэ эмээ нэртэй их бяртаг. Ийм 2 хүн тэр нутагтаа тэр хөл зүйдэ гэдгээ том хүүхэд нь чоён гэдгээ том хүү гэрүүл болж одоо ингэж ийм одоо 10 хүүхэд өсгөж очиж сайхан амьдэрсэн юм. Тэгээ энэ дотроос тэр 5 эрэгтэй чинь алдар нэгэмлэгт одоо Чимдийн Болдбаатар гэдэг бас чөлөөт хөт барилж агаад суманд үзүүлсэн. Аймгийн начин нэг тавуулаа цолтой байгаа. Өө тийм биш үү? Тэгээ миний ах Жаданбаа гэдэг чинь 71 оны наадамны дараа төрүүлсэн сумын зам. Тэгээд Цэргийн зан Ганбаатар улсын наадамд 3 удаа дөрөв тавсан. Бүх цэргийн наадмаар чинь дэлгэр бат булгана. Улсын начин дэлгэр бат дөрвөлээд одоо нөгөө анхны бүх цэргийн баяр наадам тийм ээ? Тий. Тэгээд тэр чинь 91 он байлуу? 92 он. 92 онч байлуу? Тэгээд ахтар ирээд бөөн баяр үнэмлэхээ үзүүлээд би нэг юм үнэлтгэл арслан болж болсоогүй юу? Гэсэн таны алдрын дэлгэр бат төрүүлээд би цэргийн зам боллоо гэж зайлвал надаар урамтаа ирж яасан. Тийм төвхтэй юм байна. Алдар нийгэмлэгт цэргийн алба бас 3 жил гिचэлээ халагдсан жилээ Арангаа аймагт төрүүлсэн. Батбаатар. За ингээд 750 жилийн тэгэхэд улсын цол олголоо шүү дээ. Тий 90 оны. За тэгээд тэр одоо улсын дэчний болцолоо гэж улсын дэч болсон. За тэгээд одоо хамгийн том нь тэгээд улсын за ингээд 5 хүү төрүүлээ тавуулаа сумаас аймаг улсын дэч улсын за ингээд аймгийн заа гэдэг ингээд тавуулаа юм цолтой юм.
би таны нэг ярилцлагыг уншиж байсан юм а. Тэгээд за би бол одоо тийм авраг арслан болох тийм одоо надад зүгээр одоо тийм хэмжээний барилдаж чадаагүй ч гэсэн нэг 10 гаруй шөвгөрч боломж бол байсан юм байна. А гэхдээ одоо нөгөө дарга нарынхаа даалгавраар бас нийгэмлэг интересээ цолтон төрүүлэх тийм үүрэг авдаг байсан учраас тэр болгон бас өөрийнхөө барилдааныг гаргаж дээшээ барилдаж шөвгөрж бас чадаагүй тохиолдлууд байдгаа гэж ярьсан байсан. Та ер нь нөгөө бодоод байхад нэг яг тэгээ барилдсан өөрийнхөө барилдаад явсан бол хид шөвгөрч багцаа байсан бол тань. Гэхдээ минийх бол 10 зүгээр өгдөг. Аа. 10 гар. Гэхдээ энүүний чинь 10 гаруй шүгэрцүүд чинь одоо мегбурцаа тэргээл тодмол зан эдэргээд мудаг байх юм. Аа. Тэр бол үнэндээ зүгээр гарт байсан. Тэгээ яагаад үг гэхлээр гочоогийн нэг начин болгосон хүний тоо яруу тус хэдийм гараад ирнэ. Аа. Тэгээд тэр нь ямар өчтэй юм гээ. Нөгөө Цэтэн Болдоргүй учраас социализм үед чинь Хадбаатар, Ганбаатар хоёр чинь одоо 80 арслан болчлоо 85 он арслан боллоо. Ганбаатар алдар нийгэмлэгч чинь бүгчүүж эхэлдээд байна шүү дээ. Аа. Тэр тогтхой байж байгаа сүүлдээ хөдөлмөрийн нийгэмлэг рүү шилжсэн. Тэгээд тэр үед чинь болохоор Хадбаатар, Ганбаатар хоёр өдөр төрөө булаацалт. Тэргийн газрыг дучаал амаргүй шүү дээ. Гочоос өрөө чи айлмаасаа юм төрүүлнэ. Тэгээд тавхаа дарга дүүрэг өгөхлөөр тавхаа дарга тасгалжуулалт өөрөг өглөө. Аа. Тэгэхээр гочоо бол тэр дөрөвтөлдөх юу тоод орохгүй шүү дээ. Аа. Одоо ингээ заа болцсон тэнцэнээс юм төрүүл. Нийгэмлэгээ бодно. Нийгэмлэгээ бодвол тэгээд тэр үдээр ч байна. Аа. Одоо миний зэрэг болсон Хинти Батбаяр. Аа. Энэ Заанган болд байна. Энэ хөрлөө бас алдарт байсан. Сулайрми. Тэгээд тэр үн дээр нь одоо зарим үед нь бол Ганбаатар өдөр төрөө булаацалт чинь хатаа нэрч дөрөвдөлдөөд Ганбаа төрүүлээд тэд бас төлөвлөгөө биелж ил байна шүү дээ. Аа. Би бол бас тушаалаар тэр батлан хамгаалах хэмжээнд бол үүрэг сайн биелүүлсэн гэж магтагдсан юм ч байна. Социализмын захиргаалт Бас цаашаа. тий. Аа. 30 үүрэг сайн биелүүлсэн. Нэг ийм юм байсан шүү. Аа. Тэрийг бол ерөөсөө нуухай байхгүй одоо. За тэгээд таныг бол одоо энэ бүхийн дивжээнд өнгөрүүлсэн он цагийн сайхан хүч хөдөлмөрийг чинь үнэлж Монгол төрөөс Монгол улсын гавьяат тасгалжуулагч гэж одоо сайхан цолоо шагнасан байдаг. Та ер нь хэдэн наснаасаа хэдийн насаа хүртэл энэ хичнээн жилийн тасгалжуулагчийн албыг хашиж одоо их спортын болоод үндэсний бүхий хичнээн одоо цолтон медальтан тамирчдыг төрүүлвэ. Би одоо тэр тодорхойлт өгөөд 94 гарсан. За. Энэ арга байхгүй одоо миний энэ шавдар их олон юм бил. Би чинь алдар нийгэмлэгт 41 2-той тэтгэврээ авлаа. За энэ хугацаанд бол одоо маш олон чөлөөтгөө тамирчид одоо энэ хос өрөө төчл одоо миний цэргүүд байлаа шүү дээ. Оо тийм үү. Тэгээ энүүдээр одоо маш олон одоо гавьяат тасгалжуулах гавьяат тамирчид идэх зөндөө гарлаа. Тэгээд хэн Дамжиншар багш байж байгаа дараа л одоо өгш болоод дараа нь 30 зүрх тасгалжуулж байгаа дараа нь Максар багш дараа нь баясгалан болсон. Тэгээд жавхлан төгсөн байх жишээний сүүлдээ гавьяат хос хоёр эдэргээд нөгөө шавдар болоо явчлаа. Аа. Ийм учиртай. Тэгээд тэрээс гараад Монгол Ороос цэвэртэй нэгдлийн бүхэн говь клуб гэж бүх тайлбарлаж Ганбаатар өтер дивжээ байгуулад. Оо за. Хотч тэгэр нэг 5-6 жил. Хотч банкны хотч дивжээ гэж байгуулад. Аранга аймгийн бүхэлх дивжээг 10 жил бид тасалжуулагч ажиллаг хичиг дөржөөс аваад аригчаа чилжүүлж байна. Аа. Тэгээд энэ дотор бол одоо
олон улсын цолтон, олон гавьяа тасгалжуулагч, олон тамирчин мастерууд энийг яриад байвал одоо жахаа махаас ихтэл одоо тэгэл одоо энэ өсгөө авраг кэшиг дөрж одоо энэ наан цол авсан одоо бүгд л орж штэ. 10 жил бүхэлдэж өөрийнхөө чадлаар аль болохоор л тэрийгээ бас нэг шүүгрүүлээд ингэчихсэн гал сая жата бид чинь самбаргуу давнууд байла. 2 даваал 3 давч чинь 3 давчгаал цаашаа нэг явж өгөхгүй. Ардаа өсгөл 90 жилийн ойгоор хүртэл одоо би нэг 2 давчгаад 3 даваад шууд заа болж суудаа байна. Содом доржтой үлдээд шууд заа болоод тэрүүн дээр нь чадхаараа хийлээд нэрийгээл тэрүүн дээр нь хөөрхий. Ингээд одоо гисэг нэг 10 жил бас сэтгэл зовж идүүтэй хөөрхөө өөрийнхөө чадлаа ирээр жоохон итгэвтэй явж асуу. Нутгийн залуучуудтайгаа Нутгийн зурвалж залуучуудаа зурлалтаад. Тэгээ одоо би ингэхэд хэнийг нэг манай наригч чагнагийн газар гэлтэргээ байнтаа гэд сайхан одоо та нар ингээд өгөөч гэд жамигийн мөнгөт гişүү дэргүү маань сайхан ингээд намайг нэг чөлөөлж өгсөн юм уу. За тэгээд одоо хоёулаа зөндөө сайхан ярилцлаа. Нэвтрүүлгийн маань цаг ирнэ гэсээгээд өндөрлөх тийшээ хандж байна. Тэгээд энэ сайхан өдөр бас нэвтрүүлгийн маань урилгыг хүлээн авч сайхан ярилцсан. Нутгийн буурал ахтай их баярлалаа. Тэгээд танд одоо эрүүл энхийг хүсэж урт насалж удаан жаргахыг өрөөё. За баярлалаа. Тэгээ танай нэвтрүүлэгт өнөөдөр оролцож өөрийнхөө түүхэн замлыг ярьж хуучин явсан олон жилийн өмнөх түүхөө ярихад сайхан л одоо байна. Баярлалаа гэдгээ хэлье. За баярлалаа. Ингээд үзэгчтэй нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар үгээр өндөрлж байна. Шинэхэн дугаараар иргэн уулзтлаа. Баяр та үзэгчтэй.